Yeah, 100. Sounds so funny when I could keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say less though. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 emergencies down the low. Cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, guess your vision must be closed a little bit. Oh Lord, I got her in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you not. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot. Сайн бацхан хүмүүс үзэгчтэй та бүхэнд энэ үчи мэндийг үргээ заагээд бид нар чинь нэг маш сансан байна. Та бүхэн ч сансан болов гэж бодож байна. Тэгээд NBTOG 19 дэх удирлаа та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд бүгдэнд нь баяр хүргэе. Маш удаан хүлээсэн байна. Дүүг амир би Андрей идэх хамгийн санаж байна. Танаас илүүтэйгээр. Яг энэ жил нөгөө руки гэрийнх нь хамгийн сүүлийн жил байхгүй. Тэгээд энэ жил томото ах юм бол ирэх жил шууд Макс өстө одоо. Муу ах юм шууд рукигаа шууд витрам юм. Макс идэх юм байлээ. За тэгээд та бүхэнд ч маш хүлээсэн баг гэрээтэй тааштай. Би чи нөгөө супер максыг ихний жил дээр явж байгаа гэж. Бүр болов хаасэн тий. За тэгээд хамт байгаа бүх хүмүүстээ бас баярлалаа гэдэг. Өнөөдрөөс хойш та бүхэн бүтэн жилийн хугацаанд буюу 47 хоног даваа гараг бүрийн 21 цагаас та бүхэн NBTOG таамт авах гэдэг үсгээ таатай байна. Тэгээд та бүхний танилтаа за мэдээж хэрэг бас бид нар манаас 6 дахь тоглогч 7 дахь тоглогч чинь маань орж ирэх болно гэдэг бас та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд нэвтрүүлгийн энэ жилийн мас ивент тэтгэгч Platinum event тэтгэгч Future of Lifestyle Токи тэгээд Platinum event тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү хамтдаа Coca-Cola байгаа гэдгийг бас хэлээд таатай байна. За тэгээд бүгдэнд нь бас ирсэнд баярлалаа. Тэгээд энэ төлөвлөлд бас хамт байх болсон бас баярлалаа. Өйтөхгүй нэ явсан тий. За тэгээд юу ийдсэж өнгөрөөсгөө ер нь дэнэсээ эхлээд байгаа. Шууд бас яхаас 100 юу ер нь NBA-г хэр санаа тий. NBTOG хэр санаа гэдээс эхлэе гэж бодож байна. Матайч ч маш завгүй байсан байх угаасаа ихэнх нь одоо ингээд дээдлийг юу нэг л те. Тэгэхээр ер нь сагсан бөмбөр бас ер нь сагсан бөмбөр амьсгасаар байгаа л бас ихэл залгаж авах шиг байна л да. Тэгэхээр ер нь гой сонь сайхан яриач. Яг 100 сайхан амарлаа. Тэгээд сарын өмнөөс эхлээд нөгөө 30-30-аа хийгээд эхэлсэн болохоор сарын өмнөөс эхлээл NBA-тэй ер нь зурлалдад эхэлсэн болохоор бас харьцангуй гайгүй та хэдийг бодвол. Ер нь би танаас нэг асуулт сууя. Энэ жилийн NBA-гийн үйлрэлд юугаар онцлог байх вэ? Энэ асуултаас би эхлэе гэж бодож байна. Ерөөсөө энэ хамгийн гол тий. За баясгаас эхлэхгүй. Энэ жил юугаар өөрөх бол өмнөх хөдөлгөөдөөс. Шинэ аврагтай болсон гэдгээр үйлрэл онцгой эхэлж байгаа бол гэж бодож байна. Шинэ аврагууд нарийн сүүлийн жилүүд нэг аврага хамгаална гэдэг ойлголт юу нэгцүүлчихэж штэ. Тэгэхээр OKC дахин аврага хамгаалж чадах гэдэг энэ үйлрэлийн гол онцлог болох гэж би бодож байна. Ер нь тэгвэл бүгд яг тэр сэдвээс эхлэе гэж бодсон. Төхөө ер нь яг OKC-гээс эхлэе гэж бодож байна. Уулзсан шууд эхлүүлчихлээ баясаа. За энэ бол мэдээж энэ жилийн хамгийн гол сэдв тийм ээ. Эндээс эхлэн бид нар өдөр ихэд мэдээж хэрэг хамгийн эхлээд NBA юугаар эхэлдэг вэ гэвэл бүгжний ёслолоор эхэлдэг шүү дээ тийм. Тэгэхээр мэдээж хэрэг шууд авраг багтаас холбогдож эхэлдэг. Тийм болохоор одоо ердөө нөгөөдөр өглөө энэ арга хэмжээ болно. Тэгэхээр OKC за энэ баг бол үнэхээр өнгөрсөн жил лигийг бүх статаар илэрхийлж яагаад одоо нэг өсөндөө яг тэрэндээ үрж аврах авсан баг тийм үү. Энэ жил яг энэ баг иймэрхүү байж чадах уу? Эндээс эхлэе гэж бодож байна. За анар өөрийнхөө гоё бодлыг хэлээч. Яг энэ үйлдэлээр бүр нийт NBA-ийн тамирчтай насны дундаж нь ер нь маш залуучсан. Бидний одоо тэр мэдэж үзэж өссөн суперстарууд ер нь бол ихэнх нь одоо ингээд ер нь дуусчих шиг байна те. Сүүлийн 1-2 жил рүүгээ орж ийн. За тэгээ таа ч гэсэн ер нь тэгээд бодохгүй одоо. Энэ бүтэн үлдэж байгаа ерөөсөө анартаа би уусаа. Аацдаг юм бид. За тэгээ OKC-гийн хувьд бол нэг ийм байгаа. За мэдээж өнгөрсөн үйлрэл маш оновчтой солилцоонуудыг хийснээр өнгөрсөн жил аваргалсан. За тэгээд мэдээж аваргынхаа аварга ахад хамгаалж чадах уу гэдэг дээр бол нэг хэд хэдэн зүйлүүд байдаг. Энэ дээр тамирчид нь мэдээж тийм хансан байдлыг харуулах юм бол аварга хамгаалахад маш хэцүү. Яаж ахиж мотивацжуулах уу те? Ахад хоёр дахь аварга хамгаалахын үндсэн мотивац нь юу ах юм? За тэгээд мэдээж гэмтэл бэртлийн асуудал бид нар ч яригдана. Хэрвээ энэ бүгдийг OKC хийж чадах юм бол одоо цаашдын 5-аас 10 жилдээ одоо Golden State Warriors шиг тийм маш том тийм dynasty-г үүсгэх боломжтой баг гэж харж байгаа. Тэрний хувьд энэ жил ер нь аврах хамгаалж чадах болов. Миний хувьд бол аварга хамгаалж чадах хамгийн одоо favorite баг нь л гэж би OKC-г бодож байна. Тэгээд бүрэлдэхүүний хувьд ямар нэг өөрчлөлт хийсэнгүй. Яг өмнө авраг авсан багийнхаа одоо бүрэлдэхүүнээр байгаа. Дээрээс нь бас энэ бүрэлдэхүүнийг удаан авч явах
тэдэнд бас боломж байна. Тэгээ мөн үргэлжлүүлээд бас энэ драфтын сонголтууд гээд миний бодлоор бол яг энэ план одоо багийн энэ план гарцсан байгаа нөөц болцоо ингээ харах юм бол одоо зөвхөн энэ жилийн аврагч биш ер нь дахиад хэд хэдэн авраг авах зорилготой баг гэж би ер нь OKC-г ер нь бодож байна. Тэгээд өмнө нь яг нэг аврагын парад дээр тоглогч хэлсэн байсан шүү дээ. Бид нар энэ аврагын цомыг авахын тулд маш их олон хожигдлыг амссан, ингэсэн тэгсэн гээд одоо өөрийнхөө тэр спич дээр ярьжсэн. Тэгэхээр би бол энэ багийг бол хансан гэж бол ерөөсө бодохгүй байна. Энэ баг бол дахин авраг авах гэж тийм том зорилготой байгаа баг болов гэж бодож байна. Тиймдээ ч бусад одоо аврагаа хамгаалах байгаа багуудаас тэрүүгээрээ ч илүү болов гэж би харж байна. За энэ бид нөгөө шинэ гэрээ байгуулсан тоглож тийм ээ. Харж байна. За тэгэхээр энэ дээр шууд нэг асуудыг удахгүй яригдана л да. Яг олон жил дайнасти болохын тулд мэдээж хэрэг багийн санхүү хамгийн чухал тийм үү. Тэгсэн чинь бид нар ярьдаг ус OKC бол ерөнхийдөө бол жижиг хот тийм ээ, жижиг зах зээлтэй хот. Тийм болохоор тэр ийм хотод угаасаа яадаг вөхөр ийм хотод ерөнхийдөө бод болгочны ирээд эндээсээ ерөнхийдөө ихэнхдээ юм том багууд руу явдаг зарчим ер нь тийм л байсан. Нэгсэндээ одоо бүгдийн байх одоо боломжгүй гэж ярьдаг шүү дээ. Угаасаа цалингийн зэвсэг болно. За тэгээ мэдээж энэ тоглогч нар чинь ахаад нэг 2-3 жилийн дараа бүгдээрээ бүр супер макс руу очиод тэгэхээр нөгөө боломжууд нь тэгээд нөгөө дайнасти маань байх болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ тал дээр тулгаа ер нь ойрын хэдэн жилдээ гэж харж байгаа гэдгээс. Энэ гэрээнүүд тодорхой илэрхийлж байна л да тий 4-5-5 гэдэг. Яг гол 3 тоглогч нь бол ойрын 6 жилдээ тий 5-6 жилдээ байхаар болцсон байна. Тэгэхээр энэ 3-ыг байгаа цагт энэ баг хөвлөж амжилттай авах боломжтой. Гол нь Фэнигийн хэлсэн дээр зүгээр санал нэгдээд нэмэт хэлэхэд энэ багт өлсгөлэн байх хамгийн том шалтгаан нас залуу байгаа. Маш залуу байгаа. Тэгэхээр залуу тоглогчид учраас тэгж хурдан ханаад ч гэх юм уу, удирдлын ачаал даахгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудал тулгарх магадлал нэрэ бага болов. Яг сүүлийн 7 жил дандаа өөр авраг тодорхойд ихэвчлэн Lakers-ийг тооцвол бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахгүй тэр нь их буруутсан юм шиг харагдаад байна. Гэхдээ тус аврагуудыг харах юм бол насны үед илүү те лидер нь 30 төгсөжсэн ч гэдэг юм уу. Эсвэл 2 дахь лидер, 3 дахь лидер нь 30 гарцсан ч гэдэг юм. Ийм нөхцөл байдалтай байсан бол Lakers болохоор эсрэгээр бүрэлдэхүүнээ өөрчилсөн шүү дээ аврагаа хамгаалдаг жилдээ. Тэр нь буруутсан шүү дээ. Ер нь бол сайжирсан юм шиг байсан болж. OKC-д бол угаасаа өөрчлөлт шаардлага байхгүйсэн. Тэр нь ерөөсөө настай л холбоотой л гэж бодод байна. Тэгээд дээр нь Топич нэмэгдэж байгаа. Топичос бол би сэлгээний нэлээд том өөрчлөлтийг авчрах болов. Тэмдэж AJ Mitchell-ийг бол багаас хасцсан. Баясагаас нэг асуудал байна. Нөгөө эдрийн уламжлалсан гэсэн гэж бодож байна л та. Эдрийн уламжлалын уламжлалсан. Чи яг энэ жил нэг байр машина хөдөлгөөний 51-ийг бол OKC-д шууд тавих уу? Бүрэлдэхүүн сая ярьж байгаас OKC-д магадлал маш өндөр байгаадсан байр машина тавиа гэх юм бол 30 багаар арах юм бол яг тавьж болохоор л байна л да. Тэгэхээр нөгөө бүх зүйлд одоо нэг бэртэл гимтэл тий азот гэдэг олон зүйл нэгжиж боломжтой. Зөв яг өнөөдрийн байдлаар ингээд зөв нэрээ харах юм бол OKC тавих байлаа. За тэгвэл нэг асуултыг танаас асууя. Аврагсан багийн эсрэг багууд яадаг вөхөр тэр зундаа ажилладаг. Тэгэхээр тэр багийг л хожих гэж. Тэр тусмаа хамгийн тод жишээ бол одоо чинь Денвер авраг авсны дараа багууд яалаа тий. За төвийн ингэх юм байна. За хамгийн тод одоо Миннесотаг одоо бид нар ярьж болж тийм ээ. Денвер зориулсан багийг бүтээж хэлж шүү дээ. Тэгэхээр яг энэ 100 OKC-д зориулж OKC-гийн эсрэг яг шууд хамгийн их ажилласан баг гэр нь ямар баг вэ? Ер нь зориулж ажиллачлаа гэж харсан ч гэдэг юм уу та тий. За энэ бол яг OKC-гийн эсрэг яг гэж ажиллалаа гэдэг чинь. Би бол тэгж бодод байна. Зөвхөн OKC гэхээс илүү ерөн зүгээр авраг авахын тулд лигийн хэд хэдэн том тоглогчдыг ялах шаардлагатай байгаа шүү дээ. Тэрэнд нь мэдээж стил Йок гэж хэвээрэл байгаа болоо гэж бодож байна. Тэгээд миний бодлоор энэ хоёр багт хоёуланд нь тааруулаад ажилласан багийг бол Houston Rockets гэж харж байна. Би болохоор тааруулж ажилласан баг байхгүй. Зүгээр бүрдсэн байгаа баг дээр дутуу тоглогчтой нөхвүүдэл гэж хараад байгаа. Денвер жишээ нь хэрэгтэйсэн сэлгээгээ зузаарсан. Rockets илүү оноо найдвартай оноо хүн дутуу байсан, туршлага тоглогчтой байсан тэрийг өгсөн ч гэдэг юм уу тий. За эндээс зүмрийг харж байна да. Энэ жил одоо түрүүл хамгийн өндөр магталтай 10 баг гэдэг. Тийм ээ. За мэдээж хамгийн том удаа мэдээж сая байр машины тавих нь бол OKC дээр. За Cleveland бол угаасаа 4 жил удирдлыг East-с одоо тэргүүлсэн баг тийм ээ. Тийм болохоор энд явж байгаа. Денверийг бол бид угаасаа ярьдаг. Харин Нью-Йорк Никс энийг бид нар явах хаа. Надад бол энэ тэрэн Нью-Йорк Никс арай дээр байгаа юм болов уу гэж надад байна. Дорндод байгаа. Тийм. Миний хувьд зүгээр гэж бодлоо. За бус багуудтай бол би бол энэ санал хэлж байна. Тийм. Lakers арай дээр нь баг юу? Нью-Йорк Никс бас яг супер одууд нь бол альцэн байгаа шүү дээ. Bronson, Towns гэдэг. Тэр үүргийн тоглогч нартай маш зөв солилцоонуудыг хийсэн болоо ялангуяа Ямсэлэг сэлгэрээс гаргаж тоглох нь бол
магадгүй хамгийн зөв оновчтой бас хямрал төсөв зардлаар авчирсан гол тоглогчдын нэг болоод харж байгаа. Нөгөө юу асуух гэдэг бас нэг зүйл нь одоо багууд ингээд бид нар хэллээ шүү дээ. За энэ жил одоо шинэ West сүүлийн 2 жил West хамгийн сүүлийн үлрэлийн сүүлийн өдөр бүх байрал тогтогдсон тийм ээ. Зүүн 2 өдөр тийм байлаа шүү дээ. Хамгийн өсөлтөд зэрлэг одоо West гэдэг. Энэ жил юу West яг тийм байх болов? Яг адилхан байх болов? Яг адилхан. Бараг илүү өрсөлдөөн. Өнгөрсөн жилүүдээс илүү өрсөлдөөн болох тийм ээ. Одоо ингээд сая авраг авах магадaltaй 10 багийн 7 өрөндийн баг. Өрөндийн баг. Тэгээ энэ дээр яг үнэн гэлэхэд зарим багтаагүй ганц нэг баг нь Орландо бас илүү ч тоглохыг үгүйсэхгүй ийм л хүчтэй байгаа шүү дээ. За тэгэхээр энэ жил угаасаа бас West хамгийн хүчтэй байна. Юуны Оксигийн тэгвэл нэг Оксигээс Оксигийн одоо хамгийн одоо хүчтэй өрсөлдөгч баг ямар баг болох байх вэ? Эндээс Өнгөрсөн үлрэлтч Дэнүрээс энэ үлрэлтч Дэнүр авах уу? Баясагаад. Санал нийлэн л дээ Дэнүртэй. Яг бол Никола гэж нэг дийлч хүчин зүйлс хийсэн мөнгө үүсцэн. Яг зөв Оксигийн өнгөрсөн жилийн аврагын харах юм бол Дэнүр Нагацыг яг аврах хад бид нар нэг төвийн тоглогч нь доминант ингээд олон талт тоглолттой учраас ингээд давуу тал болоод нэгдсэн бол OKC-ийнх бол лидер нь 2-8 өдөр шүү дээ. Тэгээ яг мэдээж чинийг OKC-ийн өндөр залуусыг бас ярихгүй харахгүй. Дээрээс нь Харзенштайныг өнгөрсөн үлрэл нэмээд Карозог авчираад гээд ер нь байж болох хамгаалтын сайн багийг бүр хамгаалтаасаа гадна довтлогоо нэм өндөр хэмнэлттэй байгаа нь бас энэ OKC-ийн тоглолт. Тэгээд өрсөлдөгч финал дээр өрсөлдөгч байсан Pacers-ыг харах юм бол лигт хамгийн шилдэг 2 хурдан довтлоотой 2 баг л өнгөрсөн жил аврагын талаар. Гэхдээ хоёулаа хамгаалцаатай давхар. Тэгээд тоглолт юу н хагас талбайд явах тохиол байгаадсан ихэнх тоглолтын ерөнхий агуулгыг харах юм бол аль алиг нь илүү хурдан довтолдог. Хурдан довтлоод хүний давуу байдлаас амар хэлбэр оноо авах тэр тоглолтын арга барилыг эргэлхийж тоглож исэн энэ нь одоо жишээ нь Denver Nuggets-аас ч юм уу ялгах онцлог нь болчиход байгаа юм л шүү. Тэгээд ийм багуудыг нэг ягаад Denver Nuggets ч юм уу эсвэл туршлагатай багууд хагас талбайд нэг хэмлийг өдөрж чадахгүй байгаа шалтгаан юу гэхээр Indiana Pacers, Oklahoma City Thunder багууд аль аль нь хамгаалцаатай учраас өрсөлдөгч багтаа тэр хэмлийг өдөртөх боломжийг олохгүй л байгаа. Тэр нь давуу тал болчиход. Тийм учраас би саяын тэр гарч байгаа магадлалууд дээр бас санал нэгж байна. Яг тэгвэл Cleveland Cavaliers бас тийм хурдан хэмлэлтэй. Тэгээд дээрээс нь хамгаалттай нуруу байвал байна, хурд байвал байна гэх тийм баг болчиход байгаа учраас би бас саяын тэр авраг авах магадaltaй багууд дээр 100% санал. За Андреев юу яг өрсөлдөгч хамгийн хүчтэй баг ямар байх вэ? Яг зүгээр миний нэг зүгээр харж байгаа юм нь юу юм лээ. Би Los Angeles Clippers багийг одоо 33 34 гэж наснууд нь нэлээд явж ин л багийн гол тоглогчдийнх нь. Тийм болохоор нэг энэ жил нэг магадгүй сүүлийн жил нэг бас дэшээ үүсчих боломж байна уу гэж харж байна. Гэхдээ өнөөдөр их болгоно л бид нар Clippers-ийг ярьдаг тийм. Тэгээд хараа ийм байгаа даахгүй. Энэ сүүлийн бүр хэдэн жил ярьсан байна. Clippers ингээ муу мэдээгээр удирлаа эхлүүлж байгаа. Тэр юм гэсэн чинь James Harden одоо удирлынх нь багтаа орж ирэхдээ ингээ илүүдэлж интэй тий. Ингээл нөгөө л нэг яригдаг нь дахиад яригдаад ирж байгаа. Бид нар одоо Kawhi Leonard яг хэр байгааг сайн мэдэхгүй л байна тий. Kawhi ямар вэ юм сүүлийн 10 жилээр мэдээгүй шүү дээ. Kawhi гэхдээ сүүлийн 4 жил данхуудаага пресен тоглолоо шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол цаачин гайгүй эхлүүлнэ. Тэгээ ер нь өмнө бас байгаагүй шейпэндээ байгаа гэдэг байгаа шүү дээ Kawhi. Чи нэг бас Clippers гэж юм. Би бол Denver л дээ. Denver. Тийм, Denver ялчгүй сэлгээний одоо бүрэлдэхүүний зудаацсан байна. Сайн шидэгчнэр авчирсан байна. Тэгээд Jokic-ыг тойроод ийм сайн шидэгчнэр байна гэдэг нь бол мэдээж маш аюултай гэж би бодож байна. Тэгвэл бүгдээ яг Denver-ийг хараад Denver Nuggets-ийг өөрчлөлтийг бүгдээ хараад төхөө. Ер нь Denver Nuggets одоо юу хийв энэ 100 ер нь яаж ажиллав те ямар тоглогчийг нэгтгэв. Одоо яг нөгөө Jokic хэрэгтэй тоглогч нарыг бас авчирч чадсан юм уу гэдэг бас харъя гэж бодож байна гэж. Одоо Denver-т ч одоо Cam Johnson те. За тэгээд Bruce Brown. За энэ бүгдээ харж байна. Тоглогч нарыг ирсэн тоглогч нарыг те. За Jonas Valanciunas. За тэгээд Tim Hardaway Jr. те. За эсрэгээр явсан тоглогч гэвэл Michael Porter Jr., Dario Saric, тэгээд Russell Westbrook гэсэн тоглогч. Bruce Brown Denver Nuggets багтаа эргээд нэгдсэн байна тийм. Cam Johnson тийм. За Cam Johnson-ийн мэдээж Michael Porter Jr.-ыг орлуулах гэж авчихсан. Тэгээ Jonas Valanciunas болон Nikola Jokic гэдэг одоо хоёр том
тоглогч нарыг бас авчирсан байгаас. Jonas Valanciunas-ыг ер нь бол Европын богод авах гэж амар хүчтэй дайралтууд хийсэн шүү дээ. Тэгээ Denver Nuggets багийн удирдлагын зүгээс бол Valanciunas Denver Nuggets-ийн rotation-д хэрэгтэй тоглогч учраас бид нар авч тэлэнгийн нөгөөд авч үлднэ гэсэн тийм шийдвэртэй бол энэ өдрөд бас нэлээд үүргээлтэй оролцох болов гэж харж байна. Нэг асуудыг асуу гэж бодож байна. Cam Johnson яг Kevin Porter Jr-ийг юу яг адилхан орлож чадах уу илүү байх болов энэ асуудыг баясаа chance гэж бодож байна. Cam Johnson оролж чадвал яг зөв тоглолтын аргуурлыг харуул өөр л гэхдээ яг Cam Johnson тэнийг MPJ-г бодвол арай илүү хамгаалалттай болов гэж би хардсан. Phoenix Suns-ийн Cam Johnson-ыг мэдж байгаа шүү дээ. Ер нь бол хоёр тал тоглолттой free and яг мэдээж оролт хийж чаддаг. Гэтэ зөв илүү хамгаалалттай free and гэдэг тэр нэг тодорхойлолтод илүү сайн төгс зогсож исэн учраас Brooklyn Nets цалин өсөө явуулсан шүү дээ. Тэгэд яг Brooklyn Nets-ийн сонголт багийн лидерийн хэмжээнд авч үзсэн. Арай бас лидер биш юм байна гэдэг нь Nets дөнгөрсөн жилд тодорхой харагдлаа. Тэгээд би бол зөв Nuggets-ийн бүрэлдэхүүнийг бас илүү сайжирсан гэж харж байгаа. ер нь ер нь тулгаа юу гэж бодож байна гэхдээ. Тийм одоо энэ дэр нөгөө нэг Strawder Peyton Watson ер нь стил байдгаараа байж байгаа. Тэгээд Bruce Brown өөрөө жаргалтай газараа буцаад ирлээ. Тэгээд яг оноо шидэгч дутагдаад ирсэн дэр Tim Hardaway Jr. гээд заримдаа шидэлт нь ундгүйчсэн, заримдаа ундахаараа бас ганц нэг тоглолт аваа авчих хэмжээний туршлагатай шидэгч ирлээ. За тэгээд Jokic-ийг суудсан Andre Jordan яг авраг авдаг жилдийн Andre Jordan арай залуу, арай хөдөлгөөнтэй байсан бол сүүлийн 2 үлрэлт бол үнэхээр талбайд нэмэргүй шахуу болчиход байсан бол Valanciunas ороод тэр ерөн автоматар 10 оноо нэг эсрэг нэг авчих хэмжээний ийм түүний тоглогчтой болчихж байгаа. Зүгээр яг ганц эрсдэл нь арай жоохон удаан байж магадгүй тийм Valanciunas-тай тавт бол илүү удаан байж магадгүй. Бусдаар бол яалтчгүй сайжирсан гэж харж байгаа. Тэгээд Cam Johnson-ы давуу тал дээр бол баясаахтаа угаасаа санал нэг байна л да. MPJ тэгээд яг өөрөө нэг эсрэг нэг оноо аваад тийм үү гэхээр тэр тоглолт нь ч гэсэн буурсан байсан шүү дээ. Бодготой талбараа орох тоглолт. За бид нар дараагийн дүрс ороод ирлээ. Арай ярь дүрс үсгтэй явах явчих тийм. За яг юуны энэ бол түрүүчийн дүрс явж байна тийм ээ. За түүнээс шууд яриаг өгсөн явчих. Cam Johnson. Яг нь Cam Johnson-ы илүү эрсдэл багтаа сонголтон болоо гэж би харж байгаа. За тэрүүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр Cam Johnson-ы арай гэмт бэртлийн эрсдэл арай бага. За дээрэс нь тоглолтноос тоглолтод илүү тийм тогтмол тоглолтыг үзүүлэх боломжтой болов уу. Тэгээ Michael Porter Jr. 2-3 тоглолт дараалаад бүр суперстар шиг тоглолоо. Тэгээд нэг 2-7 хоног алга болдог ч юм нэг иймэрхүү байдлаар айгу карьер үргэлжлүүлсэн бол Cam Johnson яг орой болгон Denver Nuggets багт 15 оноо 5 самбар тэгээ 3 онооны шийдэлтийг авчрах боломжтой болов гэж харж байна. Тэрнээс нэг асуулт сая. Хэрвээ чи Denver Nuggets багийн менежер байсан бол яг энэ хоёр багийн тоглогчийн одоо юу сонгох төрөлч ялын авах таа. MPJ Cam Johnson. Яг зөв өнгөрсөн жилүүдийг харах юм бол одоо багтаага хит одоо удаан явцсан гэх юм уу те. Одоо магадгүй зарим нэг байдлаар солилцоо оруулаад ямар нэг байдлаар өөрчлөлт хийх цаг нь болцсон байсан болов гэж бодож байна. Тэгээд MPJ-гээс арай муудахгүй тийм ээ. Ерөнхийдөө MPJ авчирдаг зүйлийг авчирч чадхаар тэгсээр нь илүү яг түрүүн баясаа хэлсэн хамгаалтан дээр илүү сайн бөмбөгийн шилжилтийг бас сайн хийхээр тоглогч юм болов гэж би харж байна. Тэгээд энэ жилийн Denver-ийн хувьд гэх юм бол бас Jamal Murray-г онцлмоор байна. Jamal Murray энэ одоо удирдал эхлэхэд одоо маш сайн одоо формтой орж ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр эхнээсээ Denver Nuggets одоо байрлалын одоо 1-2-оор ч юм уу эсвэл 3-аар ч юм уу эхний 3 дотор бол багтаад ингээд явах нь бол Jamal Murray-гийн хувьд ч гэсэндээ өөрт нь бас хэрэгтэй магадгүй All-Star сонгохдох ч юм уу ийм одоо удирдал болж байгаа юм болоо л гэж харж байна. Яг зөв Cam Johnson-ыг сонгоход хамгийн амархан сонголт нь юу вэ гэхээр MPJ 40 саяг авдаг, Cam Johnson 23 саяг авдаг дээр л аваад байгаа. Тэгээд ер нь үзүүлж байгаа адилхан нөлөөлөлтөд 17 саяын зөрүүтэйгээр аваад ирж байгаа учраас сонгоход тийм хэцүү биш. Тэгээд тэр сонголтоороо дахиад нэг өөр тоглогч авчирч штэ тэр зүгээр. Сайн гайгүй тоглогч авчирч байна тийм. За юу вэ? Бүгд за энэ жил бид нар нэг багийг заавал ярих хэрэгтэй. Маш том одоо юу хэлээ баг нэг тоглогчийг багтаа авлаа. Тэгээ өнгөрсөн жил бид нар харсан энэ багт ганцхан юм дутагдчихсан тийм ээ. За үнэхээр энэ бол хамгаалт нь бол супер юм байна тийм. Хүмүүсүүдийг бүр яг бүр бэлтгэлд ортлон хамгаалт юм байна. Ядаргаанд ороод тултал нь хамгаалт юм байна гэдгийг харсан тийм. Нэг л юмнаас болж одоо энэ баг чатаагүй тэр оноо авдаг хүн байхгүй. Оноо авдаг хүн эсвэл нэг орой 35 оноо аваад нэг орой 5 оноо аваад ингэ яваад байсан. За тэгвэл бүх цаг үеийн онооны тийм машин гэж одоо бид нар ярьдаг тийм. Энэ тоглогчийг багтаа авсан. Тэгэхээр энэ жилийн Houston Rockets яг чгүй одоо фаворитуудын нэг бол шууд орж ирэх байх тийм ээ. Яг бол нөгөө хуучин баг дээр нэмээд тэр баг угаасаа өөрөө
юуг KD-г фэврит байсан баг штэ. Тэ. Тэгвэл одоо ингэ шууд KD-тэй. Тэг бүгд Хьюстонгийн талаар жоохон ярьцгаая гоо. Тэрс Дурантын солилцоо хийхдгийн тулд ийм олон багууд одоо оролцсон байна тийм ээ. Жинхэнэ л нааш цааш нь болгочтой бүгдийн байж болох бүх юм байна. Тийм одоо угаасаа яг лигийн одоо өрөндөөс зүгээр яг аврах магадaltaй топ 4 баг нь Houston, OKC, Denver. Нэг нь би бас анартай санал нэг Clippers ороод ирэх болов гэж найдаад байгаа. Kawhi яг уу гэсэн асуудал орсон. Гэхдээ тэр нь амжижлаа шүү дээ. Ер нь бол энэ нөлөөтэй гэж байна. Энэ дөрөв л гэж одоо тэр Rockets бүсийн авраг болчиход үнэхээр гайхаад тахааргүй. Яг тэгэхээр адилхан залуу байна. Тэгснэ шингүүн сая дэлхийн авраг дээр ямар амар төвшөө гэсэн харууллаа тий. Багийн яг лидер статустайгаар. Амин Томпсон төвшөө гэсэн одоо энэ жил MIP дүрсэлтэн гэх жишээ. Тэгээ Эмо Одоко засгалжуулагч өөрөө байна. Өөрийнх нь босгосон баг байна. Тэгээ өндрөөрөө үзэн гэдгийг угаасаа шийдсэн. Стивен Адамсыг суудсан үед шингүүнийг ахаад дөрөв дээр тоглуулахын тулд Пелагаг авч байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ өндөр бол угаасаа болох юм байна гэдэг. Арай нэг өөр саксыг бидэнд бас төлөвлөх гэдэг нь бол гэж хараад байгаа. Тэгээ сая пресисний үеэр бас яг 5 өндөр тоглогчоос гаргаж үзлээ шүү дээ гараанд. За тэр 5 бол барыг одоо NBA-д байгаа хамгийн өндөр 5-д болж байгаа шиг байна. Тэгээд KD бас өнгөрсөн шүн байна тий. Гэрээний сонголтоо хийх шиг боллоо. Тэгээд ер нь бол ойролцоо бараг 30 хэдэн саяар авч болох байсан мөнгөнд өнгө багасч байгаа. Тэгэхээр миний хувьд бол KD өөрөө энэ багт өөрийнхөө одоо тэр нөгөө автосны жолоочоо хийгээд аварга авна гэдгээ баталж харуулъя гэж бодож байна. Дээрээс нь бас энэ багтаа өөрөө сэтгэл хангалуун байна уу да. Энэ одоо гэрээнийхээ сонголтоос харуулчудаа л гэж харж байна. Би одоо юу Анар Баясараас асуулт. Уус хоёрын нэг бол нөгөө юуны OKC-ийн хамгийн одоо нөгөө сүлжээ сайн дээр нэгжсэн тийм. Тэгвэл Houston Rockets хэд тавьж байгаа. За яг бид нар сая ер нь сайн талыг нь ярьлаа. Тэгээд бас болгоомжлж байгаа бас муу тал ч юм уу тийм зүйлүүд бас байна л да. Яг л Fred VanVleet-ийг урт хугацааны гэмтэлд Houston Rockets баг алдсан. За энэ бол мэдээж холбогчийн байрал дээр маш том орон зайг үүсгэж байгаа. За тэгээд Kevin Durant-ийг ирэхээс өмнө Houston Rockets баг залуу бүрэлдэхүүнээр маш сайн тоглож исэн бол яг энэ багийн яг лидер байгаад дараагийн шатнд нь авиж чадах тоглогч нь Kevin Durant яг 35 36 насны дээр мөн үү гэдэг асуулт бол байнга байх болно. Яг тэгвэл миний өөрийн хувийн зүгээс харж байгаагаар би Kevin Durant-ийг маш сайн тоглогч гэсэн хизээч тийм лидерийн хэмжээнд бага чирээд ингээ явах хэмжээнд тоглож исэн гэж харахад жоох хэцүү санагдаад байдаг байхгүй. Гэтэ яг одоо яг ганцаараа юу? Яг одоо Houston Rockets шиг одоо ийм бүрэлдэхүүн KD-д ийм залуу бүрэлдэхүүн байсан юм. Одоо ийм хүчтэй бүрэлдэхүүн. Одоо Houston Rockets нэг ийм маш сайн хамгаалтын баг байхгүй. За тэгэн гол Kevin Durant мэдээж одоо хуучин шигэд гэж амар сайн хамгаалах боломж ер нь байхгүй болсон. Тийм болохоор зарим нэг зүйл дээр багийн тэр chemistry гэдэг байгаа зүйлийг тодорхой хэмжээгээр эвдэхгүй, бөмбөгний шилжилт байхгүй болохгүй, тэ хамгаалтан дээр суултаад болохгүй гэсэн тийм болгоомжлууд ер нь байгаад байгаа. Би болохоор эсрэг байр суртаа юм л да. Kevin Durant үргэлж хамгаалтаараа үнэхээр супер тоглогч байсан. Довтлогоо нь илүү супер учраас хамгаалтанд дурддаггүй байсан. Тэгээд дээр нь Durant Warriors-ыг орхиж авснаас хойш, Warriors-д очсноос хойш 4 номер дээр тоглуулад байсан байхгүй юу? OKC-д 3 дээр тоглодог гэсэн. Одоо тэгвэл Houston Rockets баг юуг бүрдүүлж өгч байгаа гэхээр Durant-ыг буцаад 3 номер дээр тоглуулах гэж байгаа. Сэлгээс Tari-сэн гарч ирвэл Tari-сэн 4 дээр, Jabari Smith гарч ирвэл Jabari Smith 4 дээр. Эсвэл гараан дээр Шингүүн 4 дээр. Тэгэхээр Durant үргэлж 3 номер дээр тоглоно. Тэгэхээр Kevin Durant 3 номер дээр хамгаалж ин тэгээд довтолж ин гэж боддоо. Би сүүлийн 10-аад жил Durant-ыг OKC-гийн тэр 3 номер дээр зогсоогдчихгүй Durant-ыг харах боломжгүй. 4 номеруудын үүдээс тоглодог. 4 номеруудыг хамгаалдаг тийм Durant-ыг харсан бол одоо илүү жижиг тоглогчдыг хамгаалаад жижиг тоглогчдын өөдөөс товтлох боломж нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр Fred VanVleet хамгаалт нь тийм супер байгаагүй шүү дээ. VanVleet-ийн хамгаалтыг бусад дөрөв нууж чадаадсан юм чинь Durant-ыг би бол хамгаалтан дээр сул таалуулна гэж бодохгүй байна. Ер нь сүрэгтэл авчирж байгаагүй юу ч болж харахгүй байгаа. Баясаа тэгвэл сая Анарын дээр нөгөө холбооч хэлбэл хамгийн чухал. Сайн холбогчтой багт ер нь авраг авахд ер нь нэг алхам ойртдог шүү дээ. Энэ бол ерөөсө талбай жанжинтай багт юм. Тэгэхээр яг энэ тал дээр Houston тэр тал нь ямар сул тал болох вэ? Санал нийлэн анартай санал нийлэн холбогч тэр бөмбөг талбай дээр нэг л бөмбөг байгаа шүү дээ. Өөрийнх нь талд нь 5 тоглогч байна. Тэгээд тэр бөмбөгийг яаж шилжүүлэх вэ гэдэг. Тэрнээс нэг холбогч заалж авчиад үнэхээр Durant өгөө Durant нь залаад хуучин тоглолтыг гэдэг тэр 1000 сайн залуу уур чадвартай бүрэлдэхүүн байгаа чинь нэмрүү болчихлоо. Тэр суулт хамгийн том суултад холбогчийн байр гэдэг бид хэлж болох тийм. За ер нь бол Rockets-ийн энэ үйлрэлд бол эрс сайж гисэн гэж би бол бодож байгаа. Jalen Green-ийг явуулах уу шингүүнөө гэдгээр сүүлийн 2 жил явж байгаа, 3 жил явж байгаад солилцлоо шүү дээ. Rockets-ийн бүрэлдэхүүн бол үлэм сайжирчлаа.
одоо харин зөвөр үнэхээр сул тал нь холбогч юм байрлал болж. За яг 5 өндөр тоглож яаж нөхөх вэ? харин тэрийг нөхөх гээд одоо энэ Эми Удокод суулж тэр 5 өндөр тоглож гаргаж оролдож үзэж байгаа баг. Гэтэ тэр бүх байрлалыг бүх позишныг дамжуулалтаар зоод аваад ч юм уу бүгд ингээд дамжуулалтаар яваад сакс хэцүү шүү дээ. Үнэхээр бүгдээрээ очиод наалдаад ингээд нэг пас үлэхгүй динай гэж хамгаалчвал яаж хин яах вэ гэдэг асуудал гарч эхэлж байгаа. Тэгэхээр зүгээр яг Дурант тэр хит удаан нэг тоглолтыг хит удаан бөмбөг барина гэдэг бол хуучны Рокетсыг бид нар мэднэ шүү дээ. Джеймс Харден гэдэг сайхан тоглож байлаа шүү дээ. Тэгээд яг тийм ялгаагүй болчих гээд байгаа. Тэгэхээр холбогчийн байрлалаа маш хурдан шийдэх хэрэгтэй байна. 5 өндөр тоглож байгаа зүгээр бүтэн үлрэлийн дэш олон тоглолтын дээр тэр бүрэлдэхүүн гарна гэдэгт бол итгэхгүй байна. Тэгэхээр Удокоцлжууд хийх ёстой зүйл маш их байгаа. Зүгээр энэ багийнх нь бүрэлдэхүүнийг харах юм бол потенциал амжилтанд хүрэх боломж зүгээр бүх өгдөл байна. Гэтэ нэг юм ирээвэр хураа үрэх гэх юм юу гэх юм бэ? Нэг юм зохицуулах зүйл маш их ажиллагаатай зүгээр маш их ажиллагаатай л баг байна. Яг за өнгөрсөн шүн гарсан мэдээлэл рүү биднээс оруулах гэдэг зүйл хэлж хийж болж байна те. КД мэдээж гэрэг одоо 2 жилийн 90 сая тийм ээ. 90 сая хойш энэ тэгээд өөрөө КД-г бүх цаг үеийн яг зөвхөн цалингаараа хамгийн их одоо мөнгө авсан одоо тоглож болдог шүү дээ. Мис өөрийнхөө карьерийнхаа турш зөвхөн цалингаараа 590 сая долларыг зөвхөн цалингаараа хийсэн тоглож болж LeBron James-ийг гүйс яг нэгт орж ирж шүү дээ. Тэгэхээр энэ бол Хасаад шүү дээ. Хасаад. Тэгэхээр хасаад тийм хамгийн гол хасаад. Тэгэхээр яатчгүй 600 авч болох байсан байна шүү дээ. тий. Тэгэхээр бид яатчгүй энэ тоглогч бол угаасаа нөгөө өөрөө усаад яг үнэхээр мундаг тоглогчтой. Яг зөв нэг би бол сая хэдигийн тэр гэрээг харчаад нэг мужийн татврын тэр нэг өөрчлөлт байгаа шүү дээ. Тэгэхээр дээр тий. Яг одоо 590 сая гэж ярьж байгаадсан тэр чин цаасан дээр байгаа тоо тэрнээс гар дээр ирж байгаа нь одоо баг тал нь л ирж байгаа шүү дээ. 55 дээр. За 50 тий. Бараг нэг тийм хөө. Тэгээд яг мууж тэнгууд Техас нэрчгээр нэг тэр мужийн татвар нь хасагдахаар яг алдчихж байгаа ингээд бид нар нэг тэр мэдээ гарсан чинь Дурант нэг 20 30 саяыг бараг алдчихлаа гэж байгаа юм. Яг алдчихж байгаа мөнгө 10 сая л байгаа. Яг татвар мужийн татвар тийм ээ. Бусдын юмас Тэр мужийнхан татвар нь аятайхан учраас тэгж хасах өөрөө юу гарч байгаа байгаа байхгүй тийм үү. Тэрээс хүн 30 саяыг алдах гэж хүсэхгүй шүү дээ. тийм. Тэгэхээр Техас мужийн бас юу болсон ч нөлөөлж байгаа тийм ээ. За тэгээд энэ бид өгтөө хамт байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бид нэр хэсэг урган дараа бүгдээ та бүхэнтэй иргэ уулзцгаая. Энэ бид өгтөө байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд өнөөдөр та бүхэнд өнгөрсөн сая бас зуртаас авсан бол энэ бид өгхийн 19 дахь дугаар энэ үл нийтдээ 19 дахь дугаарыг хамгийн ихний 19 дахь удирлын хамгийн ихний дугаар та бүхэнд хүрч ингэж хэлдэг. Яг бол энэ маань 2 хоногийн дараа хэлэх гэж байна. Чи айгүй гоё нээж байна үстэй. Энэ энэ төр дээр айгүй хинээтэй. Аз жаргалтай. Холт гэрээ нь болно. Яг уу гэдэг л. Яаж тийм төвлөрлгүй орох юм аа өөрөө. Тэрсээ төвлөрлөө. Бааж хэд төвлөрөлтөө сууж байгаа лээ. Энэ ч одоо миний хэд болсон бэ? 10. 10 маруу бараг. Би суугаад бараг 6 7 жил болж. Минийх 11 10 тэр хвцэл баг тий. Биенийх л 16. Тэгээ баясаа 16, минийх 11 11. Минийх 16. Тийм минийх 11 хвцэл. Чи хэдүүлээ миний дөө? Битгэс авахгүй 4 тоолох. 5 дахь уу авахгүй бараг. Ийм хурдаа болцсон юм уу? Би 7 молоо. Сулгаа 2 болчиход ч. Тэгэхээр яалтчгүй цаг хугацаа өнгөр амар явд юм байна. Яалтчгүй жоохон хөшөх гээд байгаа юм байна. Ер нь тэрийг мэдчихсэн. Амжилттай 10 жилийн макс гэсэн биш тахна. Хөшөөд байгаа юм шиг. За тэгээд ерөнхийдөө бол энэ өдрөл энэ жилийн NBA-гийн өдрөл бол маш сонирхолтой болно. Бидний түрүү ярьсан та бүхэнд өнгө цавс асаа өгвөл те түрүү чи өдөр. За энэ жилийн өдрөл юугаар онцлог байх юм бол те. Тэгээд дээрэс нь өрөндийн одоо өрсөлдөө ямар байх вэ гэж зөндөө зүйлээр ярил та. Тэгэхээр өрөндийн баг усаас яв гэж бодож байна. За мэдээж жил болгон хамгийн их яригддаг нэг баг байдаг. Хамгийн их фэн те. Хамгийн их фэнтэй. Тэр багаас эхлэе гэж бодож байна. За тэгээд энэ Lex юу ярихгүй гэж байхгүй л те. За тэгээд Lex бид жил Лукад шинэ гэрээ өгсөн тийм ээ. 59.1 саяыг авах нь шүү дээ. Бүр 28 сая. 45.9 тийм ээ. За ингээд 4 жил ингээд тэгээд нийт хамгийн сүүлийн жил өстөд баг чарлуу очих юм шүү дээ. Яг 28-аас 29 оны үеэрл 60 сая доллар гэдэг бол айгүй баг сонсогдсон л доо. Айгүй болоо те. Айгүй бол те. Эдээс юм Lex шиг том зах цалтай баг доо. За харин хоёр тоглогчтой хоёр нь ерөнхийдөө гэрээ хийнэ гэж бид бодож исэн тийм ээ. Ер нь бол гэсэн чинь LeBron James-тэй гэрээ өгөө тийм. За энэс ер нь бид яаж эхлэх болов гэж бодож байна. За тэгэхээр
Ер нь ягаад Lakers LeBron төгсөнгөө ер нь LeBron Lakers-ээс ер нь салъя гэж байгаа юм байна тий. Эний талаар ярилцъя гэж бодож байгаа. Яг зүмөр гоё чөлөөтэй ярилцсан шүү дээ. Мандел ярих гал. Манай тулгаас ингэхдээ за тулгаа ер нь энийг яаж байгаа? Гэхдээ яг тэ тэгэл ойлгомжтой угсаа тэгэл Лука энэ багийн ирээдүй гэдэг нь тодорхой байсан. Тэгээд LeBron дээр гэрийн сонголт өгчхөөр яг нөгөө Anthony Davis LeBron 92 өндөр гэрээ өгсөн асуудлаас л Lakers аврагын хэмжээний бүрэлдэхүүний сүүл 2-3 бол босгож чадахгүй. Ямар ч хүн авч чадахгүй. Тэр асуудалтайгаа дахиж нүр тулах гэсэн. Тэр үед гэхдээ бол LeBron Lakers хэрэгтэй байсан. Anthony Davis илүү яалтчгүй лидер байна. Одоо болохоор LeBron-оос илүү энэ багийг ингээд лидийг явчих тоглогч, залуу тоглогчтой 26 яг лидер явж тоглогчтой болчихж байгаа гэдэг дээр асуудал маш амархан Lakers-ийн зүгээс. LeBron тэр гэрээ сонгох хүсэл Lakers байхад мэдээж байгаа. Гэхдээ ямар гэрээ вэ гэдэг нь баг гэрээ таахгүй баг дүнтэй. 3 жилийн 100 сая ч юм уу. Тэгээд одоо мэдхгүй зөв жишээ гэр. Би бол ингэж бодсон. LeBron аль хэзээ төлөвлөгөө гаргацсан. Lakers-ийн удирдлагуудаа яриагаа хийцэн. Одоо зодод тайлах тэр одоо үйлрэл бүх юм ингээд төлөвлөсөн байгаа, тооцоолсон байгаа гэж харж байна. Мэдээж багийн одоо юу гэдэг нь тэр төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд байгаа болохоор гэргийн сунгасгуу тэрэн дээр бол одоо нэг LeBron-ыг одоо юу гэдэг би Lakers гомдож юм гэсэн яриа явахгүй та нар анзаарч байгаа бах тийм. Яг ерөнхийдөө бид нар ингэдэг л бид нар нэг харж байгаа юм л ярьдаг штэ. Цаагаар бол нөгөө яг л бүх салбар бүх юм л хүний мэддэггүй хүчний ард юу болдог ширээн доогуур мөнгө гэж авчнаа бид нар ярьж байна шүү дээ. Тэр бүгдийг бид нар мэдэхгүй. Зүгээр бид нар бол гэхдээ дураараа гоё таамаглаж дураараа гоё тэрийг гаргаж иж болно. Тэгээ одоо нөгөө удирдлагын гол жишээ нь Лукагийн солилцоо гэж Лукагийн солилцоо болсноос хойш ингээд бүх тоглогч нар хинч сейф биш юм байна те. Хэнийг сольж болох юм байна гэдэг. Тэгээ энэ бол яг LeBron дээр үйлчлдэг байх уу? Ганц LeBron дээр л үйлчлэхгүй байх гэж бодож. LeBron-ыг мдээгүй байхад юм хүм хийн мин гэж тийм LeBron-ыг давсан юм гэж бол би байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр анарын ярьж байгаа санал нэг байна. Лидийн юмаа тохирсон байгаа. LeBron хизээ яах их бүх юмаа төлөвлөсөн байгаа л гэж бодож. Баясаа ер нь бас адилхан төлөвлөж байгаа. Бодохгүй нөө юм. Юу ч бодохгүй. Ямар Майами байгаа шүү. Хизээ зодог тайлах бол. За ингээ за ямар ч ясгээр сая ердөө нэг 7 хоногийн өмнө юм уу даа 10 хоногийн өмнө явах юм те. Дэлхийн дээр нэг шуугсан те. Шуугсан. За хэвээр ямар мэдгэл хийх гэж байгаа юм болоо гэж хэлсэн те. За те энэ бол за маргааш ингээл мэдгэл хийх нэ гэж. Гэсэн. Хүмүүс үлээсэн 2 те. Шийдвэр те. Тэгсэн чинь реклам байна. Нийт дөр нь Майами байсан те. Тэгсэн чинь реклам байна. Тийм шийдвэр нь зар сурчлага байсан. Hennessy-гийн зар сурчлага гэж таарлаа. Амар энэ хамгийн амар хүлээсээр нь зар сурчлага гэсэн үг. Юу тийчтэй доош яг одоо LeBron James-ыг яг энэ өндөр хэмжээнд тоглож чадж байгаа дээр зодог тайлаасаа бас хитрхи их битээ сунжуулаасаа гэж би бодож байна. Яг гэхдээ тийм LeBron одоо яг үүндээ баталж харлах үүндээ юу ч үлдсэхгүй шүү дээ. Нэг талаараа болохоор анарын зөв чив шиг нөгөө талаар болохоор бас энэ нөгөө хитэн тоглогчтой бас дахиад бас хитэн жил харчмаар яг нэг юм байд юм байна. Яг одоо бидний одоо яг сагсан бомбыг одоо ингээл харж гисэн одоо хүүхд байх цагаас идчих байлаа шүү дээ тийм ээ. Тийм үстэй. Тэгэл яг энэ тоглогч нар чинь ингээл явсараа сүүлийн 15 6 жил хүүхэд байсан. Таныг ч хүүхэд тахад байна. би зүгээр Би бол хүүхэд байсан. Би бол хүүхэд байсан юм аа. 15 6 жилийн өмнө чи би бас хүүхэд байдаг. Байлаа шүү дээ. Та хэзээ ч хүүхэд байгаагүй. LeBron бол одоо LeBron ч бидний хүүхэд байхаас гэж яриад бас. Танаас бол дүү шүү. Яалттай ч хэцүү хүн. Тэ танаас дүүштэй гол нь. Яалттай ч хэцүү. Би бол яам мэгтэй ч хэцүү юм байна биднийг мэдсэн. Та яалт юм уу? Яалттай ч хитгэл л шүү дээ. Яам мэг ч амар үлэг гүрэл лөө. Айгу тэр үл зодод тайсан гэдэг л ялт тий. Би бол таны хүүхэд байсан гэж бодохгүй байна. За. Та хүүхэд хэзээ ч байгаагүй. За одоо сайхан л. Ер нь ингээ энэ жилийн тэгвэл нэг асуултаас эхлэе гэж л да. Яг энэ жил бол LeBron, Stephen Curry хоёрын ривалыг бид нар жил болгоо ярьдаг ш хооронд үзэх тэр тоглолт хамгийн хүнцэлттэй байдаг. Lakers Golden State Warriors энэ жилийн бүр юу өдөрт энэ тоглолтыг хэлж байгаа ш тийм тий. Тэгээд ер нь ингэж эхлүүлдэг 100 сарын гол тоглолт дээр энэ хоёр багийг тавьдаг тийм ээ. Тэгээд энэ чинь нөгөө энэ хоёрын ривалыг хүн болгоо харагддаг тийм ээ. За тэгээд энэ магадгүй хамгийн сүүлийн ривал байх уу энэ жил. Бараг яг хинж зодог тайлна гээг байгаа юм чи. Нэгэн зодог тайлаа сүүлийн удирдал нь гэж байгаа. боломжтой юу гэж байна. Одоо Golden яг rival байхын тулд Golden State Warriors Lakers хоёулаа контендер байх хэрэгтэй болчихдог.
Тэгэхээр баг нь хангалттай сайн уу гэсэн асуулт баг гэж би байна. Сая гэхдээ Оц дээр та нар харсан бол эхний 10 баг тэр хоёр баг хоёулаасаа байсан уу? Байсан. Textless. Golden State Artless. Яаж вэ? За надад ч яг ярих гэж байна. Яаж За би надад надад чинь би өөрөө ч боломжтой. Би өөрөөсөө хараад ингээ энэ жил экспертүүдийн югаар God's Warriors бүр 56 нэм хожлоо гэж байна. Нэрээ тийм байна. 56 нэмхээ. Тэгээд энэ жил бол нөгөө энэ small ball-оор энэ баг дээрээс нь нэг бүр нэг сонирхолтой мэдээд таам гарсан баг. Энэ жил Стефен Curry урд өмнө хизэж байгаагүй хурдан болсон гэдэг мэдээд тэр ч худлаа. яг одоо юу гарсан би гарсан юм ярьж байгаа болохоос би зөвхөн яриаггүй. Кавайг ч гарсан юм биш. Тэр чинь зүгээр нэг тренер тийм. Тэр гол шидэлтийн тренер шүү дээ. Гэхдээ Princess-ийн тоглолтуудыг үзэхэд бол ер нь бол амар байсан юм уу? сайн байсан шүү. Curry, LeBron ч юм уу энэ домог тоглогчдын сайн мууг бол яг угаас ойлгомжтой сайн нь бол ойлгомжтой. Зүгээр бүтэн карьерийнхэн турш хамгийн амар гаргана гэдэг бол тэр энэ шиг бодлоо байх шүү. Одоо чинь та гихийг нэг боддог. Баачи гин цагаа өрдөг хамгийн энгийн. Баачи гин цагаа өрдөг бол Та гинт амар хөтлч мүтлэн гэж бас байх байсан. Гэхдээ би гинт бүр амар хөтлж бас магадгүй. Тэр бол боломжтой юм өрөөдөө. Тэр гүүхүүд ч худлаа юм билээ. Орцоо. За ер нь энэ жил бол би ер нь нэг хитэн жоохон хүмүүстэйгээ наацаад дуусгах юм шиг байна ер нь. би юу ч хэлээгүй шүү. Тэгээ жоох хөвгдөж юм баг бүгд хүрх гэдэг та хоёрын 60. нэр одоо ихнээсээ 40 хүртлээ шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ дөнгөж цаг ихтэй энэ би доктор санаж байна. Энэ амарч энэ хоёр чинь дөнгөж цаг битэр ч одоо дөнгөж л одоо 30 үржигээл ярьж ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. 40 хүрлээ шүү дээ хоёр яана. Явчихлаа. Энэ чи царай марааны нэг хүүхч байгаад болж байна. Гэхдээ та бас болгоомжтой ярих хэрэгтэй шүү. Би явал та бас амар явж байгаа гэсэн шүү дээ. Гэхдээ тий чи хүнээс ч тал намын дээр хүний бодсон солилцоо бүх юмараа За. өөр. Өөрсөөс яа. Заавар яриад авах. God's Warriors нэг юм God's Warriors ярьсан ч бүгд орё л та. Тэгээд хамгийн том драма бол ер нь сая зунжигаа ер нь Kuminga л байл шүү дээ тийм ээ. Айгоо God's Warriors бол хамгийн том драма бол Golden State Warriors тийм. Би сая энэ багийн талаар ярьж эхлэе гэсэн шүү дээ. Энэ багийн бол хамгийн том драма нь энэ байлаа. Энэ хамгийн том драма нь энэ байхаар чинь тий яаж амжилт үзэх. үгүй шүү дээ. Энэ хүний чинь гэрээ Энэ хүн байсан ч энэ байгаагүй хүнээс болоод хинтээ Хофортой ч гэрээ хийж чадахгүй. Тэгсэн. Ер нь хүмүүстээ ерөөсөө гэрээ хийж Хүмүүс авч чадахгүй. Тэгээ энэ 100 God's Warriors-ыг ерөөсөө ямар ч хөдөлгөөн хийгээгүй ганц баг тодорсон байсан биз дээ. Тэгсэн. Юу ч хийгээгүй ганц баг байсан тийм. За нэг юм хоолтой авлаа. Комфортын нэг юм авлаа, Seth Curry-тэй гэрээ ингүүд буцаад тэрийг хассан. За тэр бол гэхдээ буцаад Seth Curry-гийн ер нь NBA карьер дууссан бохоо. ер нь лөө. Гэтэ буцаад авахгүй гэсэн. Авахгүй тийм 11 сард ч илүү тэр нөгөө юу гаяаж байгаа. Энд чинь нөгөө Стефтэй юу үзүүлж байгаа хгүй. За Kuminga-гийн хувьд бол нэг ийм их зүйл анзаарагдаад байгаа. Үнэхээр сайн тоглогч байх потенциал байгаа. За тэгвэл Steve Kerr тасгалжуулагч юм уу эсвэл Golden State Warriors багийн тоглох гээд байгаа сагсан бөмбөгт арай болохгүй байна уу тий? Эсвэл хитрхи зан характераараа хитрхи дураараа байгаад байна уу? Тий. Одоо би энэ багийн ирээдүйн нүүр царай гэж өөр гайл хэдийнэ бодсон. Гэтэ магадгүй Steve Kerr энийг хүлэмжшэрхгүй нэг иймэрхүү байдал дээр байгаад. Тэгээд бас авч үлдэхгүй явуулч шиг ихлээр бас хайрын чим шиг нэг иймэрхүү нэг хоёрын оронд байдалд байгаад шиг байна гэж харагдаж Яг би анартай бол би юун дээр санал хэлж ивэл үнэн потенциалын хувьд гэх юм бол энэ залуу ердөө 21-тэй тийм ээ тийм энэ чинь 19 настай орж ирсэн шүү дээ. Одоо 21 22. За 22 таснаа гэхээр яг юм байгаа яг бол байгаа. Би бол яг хувь хүнийхэн тоглох скил юу гэдэг тесрэлт юу гэдэг тэр бүх юм бол үнэхээр сайн тоглогч болох боломжтой. Ёстой яг тэрэн дээр баг. Гэхдээ бас дээрэс нь өөрөө одоо God's Warriors бас боломжийн цэнтэй бол авчих гэдэг шүү дээ. Цалин нь ерөөсөө болохгүй байна шүү дээ. Өөрөө л өөрийгөө бол арай ихээр одоо хамаагүй ихээр өөр үнэлж байгаа. Тэгэхээр эндээс л бас асуудал ихсэн л байна та. Ерөөсөө тохиролцоон төрөхгүй байсаар бол дээрээс нь сүүлийнхаа жилд өөрөө туслах хэрэгтэй багаас хамааралтай гэдэг том шийдвэр бас маш том шийдвэр байсан те. Энэс болж явсаар бол явлаа шүү дээ. Ер нь Kuminga-гийн талаар энэ God's Warriors хэрэгтэй тоглож юм уу? Гэхдээ одоо нэгэнд хэрэггүй тоглох шийдэг нь аль алийг талын харилцаанаас л харагдаад шүү дээ. Тэгээд хүссэн үсээгүй гэрээ ихээс аргагүй байдалд хүрсэн. Тэгээд Kuminga-г ямар нэг байдлаар солилцоонд оруулах гэж л ажиллаж л байгаа. Нэг гэрээг нэ одоо гэрээг нэ Kuminga-гийн хувьд за Warriors хэрэггүй гэж болно. Өөр багууд бол хэрэгтэй л тоглож шүү дээ. Ур чадвартай. Заа характер нь ямар байгаа гэдэг яг үндэ л мэд юм алуу. Тэгээд чин Майамид бол хэрэгтэй л тоглож байна. Зүгээр ингээд төсөөлөө бодохоор Kuminga бүх зүйлийг хийдэг. Хүсэх юм бол сайн хамгаалдаг, шидэж чадна. Тэгтээ яг catch and shoot нь тийм өндөр өвтэй биш. Залт оролт гээд атлетик тесрэлттэй гээд. Ер нь бол Kuminga бол энэ бид бол
доктор суурьшилтай за лидерийн хэмжээнд бол биш юм аа гэхэд доктор суурьшилтай роль тоглогч хэмжээнд сайн тоглоход боломжтой тоглогч. Тэгээ өвгдөл нь ч байгаа тийм. За ганц юм жоохон шийдвэр гаргалт талтай. Яг тэр бол нэг бүх тоглогчдод одоо заяахгүй чадвартай шийдвэр гаргалт шийдэлтийн сонголт ч юм уу тийм үзүүлсэн заяахгүй л баг. Тэгвэл гэхдээ юу юм бэ? Warriors-ийн одоо нөө зохицохгүй Warriors-ийн гэхдээ хөшүүлэл зүйлээ байгаа шүү дээ. Тийм дунд нь итгэхий залуух хүн байгаа. Гарааны дундаж насалт нь 30 хамгийн хөгшин баг болж байгаа. Horford-ийг сайн авч байгаа шүү дээ. Тэгэл Клипстэй дүүцгөөс Муди гараад шүү дээ. Муди чинь 23 настай орж ирж тэрийн доош нь татчих байгаа 35 зугаар татчих байгаа. Клипстэй л ан маань. Ер нь гэхдээ одоо дээрэс нь дахиад хамгийн намхан багийн бас нэг болчихлоо тийм ээ. Одоо талбайдаа гарч чад тоглож байгаа. Хамгийн намхан баг болоод байна шүү дээ. Тэгэхээр яг ийм small ball тоглоод ер нь яг саяны тэр 56-д хүрэх боломжтой юу? Зэвлэг өрнөдөд боломжгүй шүү дээ. Боломжгүй. Одоо гарааны бүрэлдэхүүний урт үлрэл 56 хожил авахын тулд зайлшгүй сэлгээ тэгээд тэр нь дор хаяж 10-аас 12 тоглогч ашигладаг, ротейшн ашигладаг ийм сакс болчиход байна шүү дээ. Тэгэхээр чи энэ ахмад тоглогчид чинь дандаа 30-аас дээш минутын ачааллыг 80-аар тоглолтод авах гэж байхгүй шүү дээ. Хорфордыг жишээ нь 20 минут л тоглолдог байсан шүү дээ Бостон. Одоо тэгээд Warriors хэрвээ 20 минут тоглох юм бол за яг хөө тэгээд нөгөө нэг постол хүчээр ашиглах баг л та. Тэгэхээр Draymond Green, Steph, Jimmy яг үлрэлийн 80-аар тоглолт ачаал авахгүй л гэж боддог. Тийм. Би бол ерөөсөө ингэж боддیں۔ За гарааны тоглогчдод тодорхой бүх багуудын одоо суперстарууд тийм. Энэ саяны пресизн гэдэг эднийг бид нэг харахад пресизн дээр бид нэг юм олж чаддаг илүү. Угаасаа гарааны тоглогч нар их тоглодог шүү дээ. 12 минут л болж байгаа. Тэндээс бенч дээр нь ямар хуу байгаа бэ? Оноо авч чаддаг юм эднийг харах нь хамгийн чухал байдаг шүү дээ. Тэгээ ингээ харахад бид нар сая бид яг өөрийнхөө бодлыг хэлж байгаа. Энийг ялт дотор ч ярилцсан л та. Lakers сая бараг 4-4 5 дээр байна шүү дээ. Тэгэхэд Lakers ус сая бенч дээр нь үнэхээр оноо авах юм ч боломжгүй юм байна гэдгийг сая пресизн дээр бүтэн харсан байхгүй юу? Тэрийг хараад тэгэхэд арай дээр уурсан санагд. Тэгээд бас ийм болчихсон. Зүгээр тэрнээс дээр байхтал болцдог. Гүү биш ээ. Надад одоо би зөв өөрийнхөө юм хэлж шээ. Бенчийн оноо авах чадвараараа сая баг хамгийн муу баг шахуу байсан байхгүй юу? Тийм үү. Одоо Кумга бади хилт энэ гэлөө байгаа хүмүүс байгаа гэж юу? Одоо тэгээд бас нэг асуудал байгаа нь буцаад өндөр сагсан бөмбөг модонд ороод хахад Warriors намхан болчихж байгаа. За намхан нь үнэхээр амжилтанд хүрэх гэхээр нөгөө хуучны шиддэг баг биш те. Jimmy-тэй, Draymond-тэй, тэгээ Moody бас яг шидэгч үү те. Тэгээ Badild гарчаар Steph Badild хоёр урд шугамд гараанаас эхлэхээр хамгаалалт бас яах уу гэл ингээл асуудал. Тэгэхэд ер нь хамгийн том их асуудалтай багуудын нэг ялтч манай байгаа мөн үү? Том нэрс байгаа. Энэ жил тэгэл яг плей-ин үгүй юу гэл явах уу? Дахиад бас нөгөө дахиад яг нөгөө нэг заваа юм байна. Стефен Curry-гийн ажилд яг зөрөгтэй Стефтэй адилхан нэг 10 ч юм уу 3 цаа шидэлт хийдэг. Тэрнийхээ юу гэдэг нэг 4-5-ыг нь оруулдаг тоглогч байхгүй бол энэ сагсан бөмбөгийн систем нь бол өөрөө явахгүй шүү дээ. Одоо тэгэл бид энэ жил Стефийг дахиад өрөвдөө сууж явах байх. Хөөрхийн Стеф тийм хоо. Хөөрхий дөөлгцэн л байж явах. Тийм үнэн. Одоо юу байж Jimmy Butler нэг гарны ингэсэн чи яадсан чи бэрт чинь тэгэл яг нөгөө нэг ийм статистик үзүүлэлтээ болохоор экспертүүд зүгээр 56 ажил аавна гэдэг таам өгсөн болов. Jimmy Butler солилцоогоор ирээд нөгөө 36 тоглолтын 29-т нь хожсон. Тэгж үлрэл дуусгасан. Тэгэхээр яг Jimmy-тэй бүтэн үлрэл дуулахаар илүү аюултай гэж харж яж магадгүй. Гэтэ тэр чин Jimmy бүтэн үлрэл тоглоагүй те. Амарч жагаад ирчвчтэй 36 тоглолтод орлогсон байхгүй. Одоо үлрэлийг эхлүүлээд урт үлрэл дуустал яг тийм хэмжээнд байх уу гэдэг чи өөрөө бас дахиад өөр асуудалтай байна. Амар асуудал. Нас гэдэг нэрээ тоо биш шүү те. Тийм ээ. Яг спорт дээр бол. Тийм спорт дээр бол тийм. Бус төр дээр бол гайгүй юм. Жив баталж байгаа 36 таатай тест. Тийм шүү дээ. Тийм. Стеф 37-тай. Хорфорд ч 40-тай. 49 сүүхаар 85 он хүстэй. 86 40. За сайхан гой сонсогч юмстай. Гой наснууд сонсогч штэ гой те. Яг ийм ихтэй нэг гой эд нас штэ те. Яг юм хөтлөхөд бол яах вэ? Юм хөтлөхөд яг гой нас. Тоглоход бол хэцүү. Подкаст хөтлөхөд бол болно ш Хорфорд ингээд. Манайхаа сайн байцгаана. За баярлалаа. За тэгээ угаасаа хамгийн асуудалтай багуудын нэг ялтч угаас байх болно. Тэр бол тодорхой. Юу гэхдээ би танаас нэг бас ер нь бүгд нэг багууд ингэ дэмждэг шүү дээ. Зүгээр ер нь юунд байхгүй л гэхдээ ер нь та хэдэн баг бүгд аюугаа асуудалгүй байхгүй байгаа. Яа энэ өөрхөн асуулт. Чимээгөө суугаад ганцаараа ингэ гоцрыг хөрсдөг. Бодлоо та ингэ талда Майами, Фили, Бостон гэдэг яваарч сонир болчих уус. Бодлоо дээр дээрс энд ялт өссөн бод ёо ялт юм бол бүр асуудлын асуудал байгаа шүү дээ. Амар ялт өс нэг багтаа шүү дээ. Тийм билүү нэрээ. Манай амар чи Бостон дэмжиж байгаа л Лексийн асуудлыг ярий тэгвэл. Амар асуудал байгаа шүү дээ. Асуудлыг ярий. Одоо та ганцхан гоцрыг хөрс асуудал юм шиг. Одоо ийм байгаад байхгүй.
Одоо дооч 26, 27, 28, 29 нас хүртэл гэрээтэй. Одоо жилээс жил Лука авраг авахгүй байх тусмал дарамт нь болон ихсэлээ. Тэгээд энэ жил бол хутлаа өстэй тийм ээ. За тэрийг яг одоогоор бол хэлэхэд дэвтэй. Тэр нь бол одоо 30-30-нд нь боломж байгаа. За тэр яг зүгээр худлаа яриа л даасгүй. Яг Вашингтонд бол боломж байхгүй л дээ. Гоё л тэр Надаас байна тэр тий. Тийм байхгүй. Филадельфид боломж байхгүй. Майамид боломж байгаа юм уу? Яг Манкийн онлоор байгаа. Бостон гайгүй. Тэгвэл ганцхан голцтой борс асуудалтай биш юм биш үү? Энэ жил Бостон бас ярихгүй. Би тэгэхээр ганцхан энэ Тэгвэл бидний яхаа өөрөөс чинь нэг ялгадаад буураагаас нэг ялгадаад хүлэн зөвшөөрөд байгаа. би хүлэн зөвшөөрөв. Уураагаас гээ. Би хүлэн үзгээд идэг байхгүй юу? Үгүй би дуустал үзтээ. Гэхдээ дотроо ингээд байчаасаа гэж бодоод байгаа. Таны дотор ингээл манайхчдаа OKC-тэй таарчод хусчин даа гэж бодож байна. Юу капт гусайцсан шүү дээ. Дөрөвдөө гусууд гусна дээ. Нэг тогт могод гусч байгаа шүү дээ. Юу лээ аюултай өгсөн ганц аюултай баг шүү. Би ихтэй таард нэг юм хэлээ. Сагсан бөмбөг яг анар яг юм л байгаа. Бөмбөг бүр хитэ минь тоо. Бөмбөг бүр хитэ. Бөөр хэлмээ. 22 онд Golden State Warriors-ыг авраг авна гэдэг дээр одс нь хэд байлаа? Тэгээ авцсан мэт те. Тэр бол ямар ч үгүй байж авцсан да. 22 оноос хойш л ярьж байна да. Тэгэхээр тэрийг хэлэхээр бүх багт боломж байгаа гэдэгт итгэж байна. Гэтэ Вашингтонд бол боломж авах гэдэг чинь 100% дэмжиж байгаа. За нэг тоглогч бид ярих хэвээр. Энэ жилийн одоо хамгийн шууд энэ тоглогч бол угаасаа энэ жил лесх болоод өөрийгөө шууд харуулах байх л та. Cooper Flag те. За тэгээ энэ тоглогч ирснээр Даллас ер нь Тэр ирснээрээ тэр одоо Лукагийн солилцоо бараг намдж явах юм шүү дээ. ерөөс яриа болохоо хэлсэн. нөгөө нэг амар асуудал түрүү жилийн хамгийн юу гэсэн асуудлыг энэ тоглогчд юу бол драфт ер нь шийдчихсэн шүү те. Би бол өөр гэдэгт итгэлтэй л байна. Яг араар нь болсон юм бол Лейкерс төгчгөө танаа драфт нэг юу гэж яриа. Тэр бол бүр энэ 90 таах. Энэ бол бидний угсаа нөгөө мэддгүү зүйл үү те. Цагуур Тим Аз гэж юу гэдэг юм те. тийм ба. хэдэр гарлаа. Далаас чи хэдэр булаа. Магадлалын үед 12 үлээ 13 тайсан шүү дээ нэгсэн чагсаалтан даа. Тэгсэн. Тэр хамгийн бага бөмбөг эзэмшижсэн. Одоо лотерейн сонголтын 14 эрхийн хамгийн бага бөмбөг эзэмшижсэн. Хамгийн бага магадaltaй байсан баг байхгүй. Тэгээ шууд нэг шүү дээ. За дээрэс нэг Cooper Flag гэдэг тоглогч бол зүгээр нэг rookie биш те. Зүгээр нэг тоглогч биш. Энэ бол нөгөө 10 жилд нөгөө нэг гарч ирдэг нөгөө яг тоглогчдын нэг шүү дээ тийм ээ. Шууд юу сизнээс гарч ирдэг. Дээрэс нь бид нар нөгөө ярьж ирсэн. Энэ бол бүр дээрэс дахиад бүр бодлого юм. Юу бол нөгөө цагаан тоглогчийг те. Нөгөө од болгодог нөгөө энэ Ялангуяа энэ Даллас гэдэг багийн хувьд тийм. те. Тэр бол бүр өөрөө бүр нөгөө NBA ч гэсэн өөртөө юу гаш цагаан тоглогчийг болох юу. Одоо хөтлөгч нь асууж байгаа юм шиг бид нар хариулъя те. Одоо нэг юу шин Cooper Flag бол ямар ч тийм NBA-гийн тусламж хэрэггүй. Угаасаа Cooper Flag бол байглаасаа төрцсөн авиас ухаан. Одоо Kuminga нэрийн ялгаа байгаа байхгүй юу? Cooper Flag сагсан бөмбөгийг яаж тоглож чинь, яаж ойлгож тоглож чинь, яаж багийнхантайгаа хамтарч тоглож чинь гэдэг бол энэ хүний толгойд нь байгаа асуудал байгаа байхгүй юу? Тэрнээс Kuminga жишээ нь атлетик чанар манараа ч гэдэг юм илүү зөндөө юмнууд байгаа боловч Cooper Flag аль хэзээ одоо Kuminga-аас хамаагүй илүү тоглож байгаа тодорхой. Яг бол тэр хүний сагсан бөмбөгийг ойлгох, тэр хүний мэдлэг те IQ бүх зүйлүүд нь маш өндөр хэмжээнд байгаа. Гэсэн хэдий боловч Dallas Mavericks энэ жил хэрвээ плей-оффт орохгүй юм бол би гайхгүй. Нөгөө бүр шууд уу? Тэгвэл Даллас бол энэ жил плей-оффт орох уу? Орно. Би бол шууд орно гэж бодож байна. Ялангуяа сая pre-season-ийн үеэр Cooper Flag-ийн эсрэг давталсан хүмүүсийн статистик гарсан байсан шүү дээ. Дээрээс нь Cooper Flag өөрийгөө баг нэгдэж тоглож болж чадамжтай гэдгийг харууллаа шүү дээ. Тэгэхээр энэ жил бол бид тэд бол ялангуяа би бол Cooper Flag-ийг гайхсаар байгаа харах бол гэж бодож байна. Энэ жил чинь rookie of the year гэдэг Cooper Flag ямар өсөлтөнд байх вэ? Эсвэл Utah-гийн ихэнтэй хамт яг бол нэлээд өсөлтөө хэрэг гарах бол Яг зүгээр статистик үзүүлэлт аваа. За статистик үзүүл багийн амжилт зүгээр аль бүх юмараа ер нь флаг илүү авах уу. Тэгээ олдож байгаа минут ч тий. Яг зөв SBL-ийн тэнцээ арай илүү ингээд мөнгөний эрх мэдэлтэй ч юм уу дотлох эрх мэдэлтэй байлаа гэхэд бусад статистик гүйцэхгүй л дээ. Одоо блок, хаал, нөгөө efficiency, дамжуулалт, самбраас мөнгө дамжуулалт гүйцэхгүй байхгүй. Тэгэхээр Cooper Flag өсөлтөгчгүй байгаа. Тэгтээ яг зүгээр SBL, H-com энэ гурвын хооронд бол өсөлтөө маш амттай болно. Гоё болно. өсөлтөө тий. Тэгтээ Flag асуудалгүй авчих واخ. Тэгээд Flag-ыг бол плей-офф бид бол Dallas-ыг оруулах чадна гэж бодож байгаа. Ер нь бол одоо Warriors-ийн хажууд Dallas надаа Flag-тай Dallas нь илүү харагдаж байгаа واخ. Хэдийгээр Kyrie ирээгүй байгаа ч гэсэн. Баясаа Даллас ямар ч сул плей-оффт орно. Орохгүй. Оо. Ямар ч асуудалгүйгээр орно гэдэг бол тэгж итгэхгүй. Тэгэхээр чи эхний 8 багт оруулахгүй ч тий. Ямар конференцтэй байгаа вэ тий. Тэгээд би бол зүгээр асууд сая тулгай хариултын нэшлэг
Кайри байхгүй. Даас энэ амар хүлээлттэй байгаа багийн холбогч ингэж юм дгүй. D'Angelo Russell байхгүй юу? Тэгэхээр энэ багт D'Angelo Russell-ийн араас гарч холбогч байна уу? Байхгүй шүү. Хоёр холбогч таагүй байна. Данте гэсэн байна. Гэхдээ Данте гэсэн Данте гэсэн бас гинт за орж ирлээ. Гэхдээ Данте гэсэн NBA-д холбогч биш гэдгийг харуулсан шүү дээ. Зүгээр яг combo guard гэдэг 2 номерд илүү тоглодог. Хамгаалалтаа экстрүүгийн холбогчийн хамгаалал эргээ зүгээр 2 номерд тоглодог болж байна. Тэгэхээр харин Dallas Mavericks хамгийн чухал байрал дээр хүн аа. Джейсон Кид өөрөө гарч иж тоглохгүй бол тэ нэрээ. Хэцүү шүү. Гэтэ D'Angelo Russell-ийн одоо энэ сонголтыг болохоор амар боломжийн сонголт гэдэг. Джейсон Кид гэлсэн надад дээдлэх боломж байгаа мэн эдэргээ бодчихоо. Одоо ийм байгаа байхгүй. Дансын ингээ ротейшн харахаар үнэхээр дип штэ тий. Мэдээж холбогчийн асуудалтай Rockets-тэй төсөөлөл нөхцөл байдалтай байгаа байхгүй тий. Гэхдээ яг холбогчийн одоо Kyrie Van Vliet хоёрыг харьцуулбал Kyrie-гийн импакт нь мэдээж хамаагүй илүү л тий. Гэхдээ Kyrie гол нь 1 сар юм уу 2 сар ирчих чинь тий. Тэр бол яах вэ гэдэг. Тэр хүртэл нэг 50% ажилтаа. Тэгээ дорндын багуудаа хожоол байж хаад уг нь баг. Бас гайгүй. Тэгээ бас хожоол байдаг гэдэг бас хэцүү л. Бас нэг энэ зүйлийг ерөөсө бодох хэрэгтэй. Яг тэгвэл коллежд амар давуу тал болж хийж чадчихсан зүйлүүд нь яг NBA-гийн тамирчдын тэр атлетик тэр юм руу ороод ирэхээр маш олон тэр давуу талууд нь байхгүй болох юм уу эсвэл зэрэгцэж очдог учраас Cooper Flag яг л бас нэг NBA-гийн тоглогч л байна. Мэдээж авьяас чадвар одоо ухаанаараа маш сайн зүйлүүдийг маш олныг хийн. Гэхдээ бүхэл бүтэн 82 тоглолтын турш энэ багийг Cooper Flag чирээ за мэдээж Anthony Davis байгаа. Гэхдээ бид нар Anthony Davis-ийг 82 тоглолтод харахгүй гэдэг. Бизэг ирдэх нь бас мэдэхгүй болоо. Гэл ингээл эрсдэлтэй зүйлүүд маш олон байгаа болохоор за тэгээд тэр physicality гэж зүйл дээр ерөнхийдөө бол Cooper Flag-ийн бие организм бас 82 тоглолтод дасны хугацаа хэрэгтэй ч гэдэг юм ингээд нэлээд их асуудал байгаа болохоор энэ жил дээр нь жоохон хэцүү болох гэж харж байна. LeBron James хүртэл за яг мэдээ тухайн үед AD мэд байгаагүй гэхдээ эхнийхээ үйлдэл бас плей-оффд орж чадахгүй болчихсон шүү дээ. Тэр үеийн бүрэлдэхүүн тэр үе чинь яг шударгаар Cleveland нэгийг авсан л та тийм үнэхээр муу баг байж байгаа. Далс чинь сайн баг байж байгаа сайн тоглогчийг авчиж байгаа байхгүй. Тэгмээд ингээ бүрэлдэхүүн харангуйтай шүү дээ. Уг нь бол Kyrie л байхгүй бол энэ баг чинь лигийн хамгийн deep rosterтай багууд энийг байгаа байхгүй. Тэгээ одоо өөр гар шүү. Голоор энэ. өөр тэгсэн. Өөрөө санджсан. Daniel Gafford, Dirk Lively те хоёр төвөр нь бол над руу гаргаад байгаа. Тэгээд Anthony Davis юу яана PJ Washington. Би бүр ярьчихсан баг. Нэг хоёр ах сандарч, нэг хоёр ах чинь тэгээд ярьд юм биш үү? Юм гэж хэлж ярих та. Тэгээд PJ Washington байна. Ингээд 4 номер болон 5 номер дээр зузаан хүн байна. Тэгээд лигийн хамгийн өндөр багуудын нэг бас болцсон байгаа. Тэгээд сэлгэнээс Jaden Hardy, Max Christie ч гэдэг юм уу бүр маш олон сонголттой. Тэгэхээр энэ урт үлрэлд бол зүгээр энэ DV-г олчиход надад асуудаг. Тэгээд Jaden Hardy-г бол би Max Christie-г бол талбад арах. Jaden Hardy-г ер нь нэг олон арахгүй хөө. Clay Thompson байна. Зүгээр нэршээ за сая нөлөө үзүүлээд байна л да. Тэр заа хүмүүс чинь бөмбөгөө залах хэрэг гарна да. Бөмбөг чинь залж тоглодог спорт байгаа тоххой. Тэр нь flag пой. Би бол ихтэй ингэж бодсон. Нэр бол шал худлаа байна гэдгийг бол одоо хүүхд байхасаа бол ойлгоцсон. Энэ нэг санаж байгаа энэ түүхэн баг бүрдэж энэ аллаа гэдэг нэг бүгд энэ ста энэ баг ихний 10 хэдэн хүн тэр чигээр Оострос хүн байсан гэдэг тэр багууд ерөөс амжилт үзүүлээгүй шүү. Тэгээ ер нь итгэхгүй байгаа ер нь. Нөгөө одоо өнгөрсөн жил Лука гимтэлтэй хахад Далс плей-оффын байр хадгалаа л явуулсан байхгүй. Аагүй тийгүү Далс тэгж байгаа солилцоогоор явуулсан шүү дээ. Тэгэхээр чи энэ AD-гүй энэ ростер л байсан шүү дээ ер нь. Kyrie яасан. Агуугаа тэгэл AD Kyrie хоёр солилцсон. Kyrie л яриад байна л да. Kyrie бол мөнгө залдаг хүн. Харин тэрэн дээр одоо жишээ нь тэр үеийн бүрэлдэхүүн дээр AD Cooper Flag хоёр Kyrie-наар солилцсон болчихж байгаа байхгүй юу? Лукагүй плей-офф тавьжсэн. Тэгэхээр чин би бол нэг мууцсан шаарсан. Би Cooper Flag-ийг эсвэл хитрхийн өнөрөөр үлдэж магадгүй. Би мууцсан гээгүй. Гол нь энэ багийг чинь тоглуулахад холбогчийн байрлал хамгийн чухал байрлалын сагсан бөмбөг дээр голын 3 байрлал ямар ч цалжуулж голын 3 байрлал ихний 1 болон 5 дугаар байрлалаа сайн хүн сонгож иж голын 3-аа бүрдүүлэх байхгүй юу. Тэгвэл одоо Dallas Mavericks чинь 4 байрлал нь яг бүрдчихэд байл та. Тэгээд тэд нөө 4-ийг тоглуулдаг хүн байхгүй. Тэгэхээр бас харин бүдэрээ бас юу ч болох юм лээ бас тий. D'Angelo Russell бол харахад бол гоё болбогч гоё болбогч. Харахад бол үнэхээр гоё болбогч. За зүгээр. За энэ өдөр бид нар бас янз бүрийн ер нь бас шинжлэлүүдийг хийгэж бодсон. Бас гой булангууд гаргаж ирээ тий. Тэгээд өнөөдөр юм мэдэх юм бас туршлагаа туулаад өнөөдөр бас анар дүгүрээ эхэлчих гэж бодож байгаа. Тий энэ үйлдэлээс угаас туулаж гэж тааш тий өөр. Энэ үйлдэлээс бид нар нэвтрүүлгээ илүү сонирхолтой бас гой хөгжөөнтэй байхын тулд
хоёр болон нэмсэн байгаа. За тэгээд эхнийх нь болон одоо энэ багуудын хэрэгжүүлж байгаа тэр тактик хөлбөрүүд ер нь ямар хөлбөрүүд явдгийг гэдгийг эхнээс нь эхлээд 40 дугаар 40 хөлбөрийг одоо баясаа бид хоёр ээлжлээд явахаар авсан байгаа. Тэгээд өнөөдөр миний хувьд энэ багуудад хамгийн нийтлэг хэрэглэгддэг хамгийн энгийн хөлбөр юм шиг мөртлөө маш тийм ашигтай хөлбөрийг би сонгосон байгаа. За манай булангийн нэр бол Playbook гэдэг бид нэрлсэн байгаа тийм. За энэ хөлбөр дээр энэ хөлбөрийг хүн болгон Horns гэдгээр нь илүү сайн мэддэг тийм. За Horns гэдэг хөлбөр дээр 4 болон 5 номер буюу төвийн тоглогч хүчний тоглогч хоёр холдон тоглогч дээр заслаан тавиад холдон тоглогчтой баруун юм зүүн талаараа орох боломжийг нээж өгснөөр хамгаалалт биш холдон тоглогч одоо энэ бусад 4 тоглогчийнхаа хамгаалтаа уншиж хагаад хин сударсанд нь бүх боломжтой байдаг ийм хөлбөр байгаад байгаа. За ингээд одоо энэ хөлбөрийг Мичиган их сургуулийн баг хэрхэн ашигласныг тэр энд дүүрсээс харах болно. За мэдээж хоорондын зайгаа маш зөв авсан байх хэрэгтэй буюу 2 болон 3 номерууд булан дээр спейсинг буюу зай үүсгээ зогссон байгаа. За заслаа өгсөн тал руугаа төвийн тоглогч нь доошоогоо орно. Roll хийж орж байна тий. Энэ дээр 4 номерын одоо шидэлтэн дээр сударсан учраас 4 номер тэр амжилтыг өгсөн байна тий. За гол юм нь эхний цэлоныг авсны дараа уншилтаа хийх хэрэгтэй. За 5 номер доошоогоо орсон. За ингээд ерөнхийдөө бол pick and roll action яваад төвийн тоглогчдоо бүгд ятгуулж чадсаар 2 оноо цаанид хөлбөр дээр авч тий. За хэрвээ бөмбөгтэй тоглогч заслан авсны дараа тэр хамгаалагч нь заслааны ардуур гарах юм бол бөмбөгтэй тоглогч буюу холдон тоглогч өөрөө шийдэх бас энэ боломжийг гаргаж ирж байна тий. За ингээд 4 номер өөрөө хэрэгтэй сул байсан ч гэсэн цаатлын булан дээр илүү сайн шидэгч байгаа учраас хамгаалтаа уншаад сул байгаа тоглогчтой мөнгө өгсөлийн тоглох амжилттай болж. За тэгээд саяны эхний дүрсийг та нар харсан бол одоо ингээд дасгалжуулагч нь самбар дээр зурхтаа энэ тэмдэглэгээнүүд нь өөр өөр байдаг. Жишээ нь заслааныг та нар харсан бах тэр нэг юм чек шиг юмар ингэж хийж байгаа. За тэгээд бөмбөг залж байгаа тоглогч болохоор зигзаг хийж ингэж өгснөөр энэ бол бөмбөг залж гэсэн хэрвээ пассыг болохоор тасалсан зураасуудаар ингэж өгдөг тийм. За ханд оффыг бас нэг арай өөрөөр явуулж гэх юм уу. Ингээд арай өөрөөр тэмдэглэм өгдөг. Тэгээд дугаараас дугаарт цөмөрөө энийг ингээд баг багаар сайжруулад магадгүй ирээдүйд тасалжуулагч болох ч байгаа ч юм уу юм оюутан залуучуудад эдрийг өгснөөрөө илүү их тийм мэдээлэл өгсөн юм болон болох молоо гэж харж байна. Энэ биток бол бас эдтэй нэвтрүүлэг гэхдээ бас давхар бас сагсан мөнгө бас боловсрол болоод нэвтрүүлэг. Тийм болохоор яг энэ биток таамтаар залуусаа тэгээ таах нь бас сагсан манай бас коуч нар байна тийм ээ. Манай энэ битокийн гишүүд. Тэгээ тийм болохоор таах нь бас энэ бол маш гой болон санагдаж байна. Хоороос гээд энэ хөлбөрийг ер нь маш олон янзаар тасалжуулагч нар өөр өөрөөр хийдэг. За тэгээд хоороос гэж хөлбөрийн давуу тал нь юу юм бэ гэхээр чи энэ хөлбөрийг хувийн хамгаалалт болон зооны буюу бүсийн хамгаалтын эсрэг аль алигын эсрэг хийх боломжтойгоор энэ нэлээд давуу тал болж өгдөг юм хөлбөр байгаа. Манай дээдлийг харах юм бол хоороос бас нийлийг ашигладаг шүү дээ. Тоглож ихэнх багууд дефолт одоо ер нь бол дэлхийд даяар л хоороос ер нь хамгийн олон сонголттой опшн түгээмэл хэрэгэлдэг гэх үү тийм түгээмэл хэрэгэлдэг дэлхийд даяар. За одоо дэлхийн хаанч шууд хоороос хэрэглэхэд бүх таг юм шүү дээ. бүх хүн хийн. Гэхдээ нөө яг зөв сая анар сая гой тайлбарлаа шүү дээ. Яаж явахаас нь сая болохоор энгийн хоороос болчиход шүү дээ. Хамгийн 5 сая бол дандаа 5 төвийн тоглогчийн байрлал руу явд. 2 өндөр тоос нэг нь 5 номер нэг нь 4 номер тоос. За яг ихэвчлэн орчин үеийн хэсгэн дээр 4 номер нь шиддэг ур чадвартай тоглогч ихтэй болсон. За 4 номер руу бол 5 номер нь яаж өгөө 4 нь буцаад яаж гарах вэ гэх юм. Тэгвэл за 4 номер руу бол 4 номер нь 5-аас дахиад слав флеер болоод дахиад шидэлтийн байрлал руу гардаг ч юм. Ингээд дэлгэрүүлж байна тийм. Ер нь зүгээр яг эхлэн яг ийм эндээсээ цаашаа ингээд ано хэлж дасгалжуулагч яаж ч энийг өөрчилж болох. Яаж задарч болно тийм ээ. Тэгээд холбон тоглогч гэдэг хүн одоо тэр ихний унших хэвээр цэг, хоёр дахь тоглогчийн унших хэвээр цэг гэж яриад байгаа. Хамгаалалт яаж хариу хамгаалж байгаагаас шалтгаалаад хариу үйлдэлүүд нь өөр өөр байх гэдэг. Жишээ нь 4 номер цаашаа булан дээр байгаа 3 номер юм уу 2 номертой ханд оф өгөөд 45 дээрээс pick and roll явуулж гэдэг юм уу ингээл зөндөө зүйлүүд байгаа. За тэгэхээр бидний гол зорилго бол хамгийн энгийн байлгаад хамгийн анхны шатны тийм ойлголтыг өгөх. Тэгээ бас үзэгчтэй бас нөгөө хэлэхэд одоо ингээд тактикийн болоо орж ихээр янз бүрийн нэрслүүд нь дандаа англи дээр байгаа шүү. Тэгэхгүй зарим үзэгч маань ингээд монголоор яриач гэдэг.
дэлхийн саксон бөмбөгийн тэр чигээрээ яг энэ нэршлүүдийг л ашиглаж байгаа. Нэг л хэлтэй. Орчуулахаар жоохон утгагүй хорс гэдэг бид нөхө эвэр гэх юм уу те. Хорс эвэр зүр хорс эвэр л байхгүй. Ингээд тэгэхээр хоёр заслаа ирнэ л гэсэн утгатай байгаа. Эвэр гэдгийг орчуулах ч юм уу зарим зүйлсийг орчуулах боломжгүй байгаа шүү гэдэг бас үзэгчтэй юмэр сангаж байна. Тэгэд яг саяны хөлбөр Хорнс явхад Д'Анжело Рассел өөрөө шийдэх сонголт л хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр Кайри болохоор нөгөө хэд рүү яах вэ өөрөө яах вэ гэж бодоод илүү олон хөлбөр даас аюу хэцүү байгаа. Даас асуу. Чи яа та чи айгу мундаг юм чи. Даалс зориуж нэг битсэн шүү. За анаатай баярлаа. Яг тэгээд удирдлагын хамгийн ихний дугаар энэ жилийн NBA Talk бас маш гоё бас шинэ болон тавсан байна. Тэгээд анар бас баясаа хоёр маань Тийм байгаа үстэй. Тийм Гой бололтой гоё. Тэгээд энийг Бид нар хийлээ шүү дээ. за юу нэг хэсэг ороод байгаа. Юу тэр нэр юм. За энэ бодогтойгоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд 19 дэх хүлрэл та бүхэндээ өнөөдөр аль биесээр эхэлж үж байгаа. Тэгээд эхний дугаар та бүхэнд өгж байгаа их таатай байна. Тэгээд бид нартай хамт байдаг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ үлрэл бас бид нар та бүхэндээ илүү энтертайнлэг, илүү гоё бас сагсан хүмүүс бас мэдлэг олгосоноор энэ бит ток та бүхэнд хүргэх болно. Та мэдээж та бүхний танилтаа мэдээж тэгээд бас нөгөө манай ордон тоглогч нар манай ордон одоо хөдөлгчнөр маань бас зөндөө ирэх болно. 6 толгойд тоглогч нар бас ирэх болно гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За тэгээд мэдээж энэ бит токийн Platinum event гэж Future of Lifestyle Токи тэгээд Platinum event гэж сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү хамтдаа Coca-Cola байгаа гэдэг та бүхэнд хэлэхэд таатай байна. За тэгээд түрүүн бол бид нар бас нэлээд ярьлаа. Ерөнхийдөө бид нар сая өрөндийн багуудыг маш их ярьлаа шүү дээ. Одоо бид нар дорнодыг заавал ярих хэрэгтэй. Тэгээд мэдээж энэ жил дорнод бас нэлээд гоё сонирхолтой болох байхаа. Тэгээд ямар ч New York Knicks багаас эхлэе гэж бодож байна. New York Knicks. За гэхдээ яг pre-season тоглолтууд л үүдсэн. Надад бол яг одоохондоо ерөөсөө нэг л болохгүй байгаа санагдсан. Яг New York Knicks-ийн хувьд бол яг зөв. Зөвхөн үлрэл тэгэхээр мэдээж бүрмөрчмөр болохоор юм өөрчлөх байна л та. Яг зүгээр Гараас хэлгээгээ бүгдийг нь харж байл та. Энэ дээр яг New York Knicks-ээр хэлцээдгөө. мэдээж бүрэлдэхүүн үнийг өнгөрсөн үйлрэлтэй харьцуулахад хамаагүй дээшлүүлсэн тийм. Яг чухал тоглогчоо алдалгүйгээр хэрэгтэй байсан оноо түүх чадвартай Jordan Clarkson ч гэдэг юм түрүүн Andre Iguodala ч гэдэг юм. Энэ хөө тоглогчтой нэмсэн. Зүгээр гол нь Том Thibodeau салжуулагчийг бид өнгөрсөөлөл шүүмжилж ийсэн ч гэсэн яг оронд нь ирсэн Mike Brown салжуулагч илүү байж чадах уугүй гэдэг үнээр иргэлцэж байгаа. Тийм. Би ингэж хараад Mike Brown салжуулагч ирснээр ер нь илүү довтгоо тал дээр илүү анхаарсан тим сагсан мөнгөийг бид нар үүсгэх болоо гэж бодож байгаа. За тэгээд New York Knicks-ийг жоохон өөлөөд харъя гэх юм бол за Jalen Brunson бол мэдээж оноо авах чиглэлийн олбонд олгож байгаад байдаг. Хэрвээ сэлгээнд нь илүү тийм playmaker талын хотонд олж ахаад нэг байсан бол илүү давуу тал болох байсан болов уу гэж харж байгаа. Яг ууг нь авчирсан тийм Malcolm Brogdon-ыг Зодог Pre-season-д өөрөө тоглосноо маргааш нь зодог талцсан шүү. Тэгээд McBride бол ер нь солилцоонд орох Та тэхгүй үстэй. хөө юм ярьж. Яар. Шамал ярих гэдэг шүү. McBride солилцоонд орох гээд байгаа. За тэгээд Josh Hart-ыг сэлгэнээс тоглуулах энэ солилцоо хамгийн зөв юм болов уу гэж боддог. Явсэлтэй хамт гарч ирээд Явсэлтэй баг өөрийнхөө байрал дээрээс playmaker маягийн юм хийхээр тим хэмжээний тоглогч болчиход байгаа байхгүй. Маш өндөр IQ-тай Европ стилийн интер сагсан мөнгөийг тоглоход би маш их нөлөөтэй болох юм шиг байна. Гэхдээ 20-30 он авахгүй нэг 7-8 он аваад ингээл яг багт юу хэрэгтэй тэрийг л хийх энэ багийг илүү тэмцэржүүлж балансыг нь олж өгөх тоглогч юм болоо гэж. 7-8 оноос халаад байна л гэж харж байгаа юм шүү дээ. Тэг Апсалиг хувьд болох ч юм л да сэлгэнээс тэ. За би бол зүгээр өөрөө боддог бол би бол зүгээр яг нэг юм дээр шууд хараад энэ багийг энэ жил Болохгүй маань гэдэг. тий. Тэр бол угсаа би бол дасчуулагчийг хэлж харж байна. Хамгийн гол нь ганц олон юм армаар байна. Майк Брауныг дасчуулагчийг NBA Talk ер нь маш олон жил ирсэн баха. Яг бодож. Майк Брауныг бүр албасаар бүдүүлсэн. Энэ бол Майк Браун бол хизээч сайн head coach байхгүй мэн. Харин маш сайн туслах дасчуулагч байх юм байна гэдгийг бид тэр маш олон удаа ярьсан. Очсон баг бол мэн харж штэ. Туслах дасчуулагчаар авраг авчдаг. Авраг авахраад өөр баг дээр очдог. Очсон багууд нь бүх баг нь фейлдэн штэ. Одоо New York Knicks бүр за New York Knicks гэдэг бол одоо NBA-гийн одоо хамгийн одоо тий түүхэн гэж ярьж штэ бид нар тийм ээ. Ийм том баг, ийм том одоо зах зээлтэй, ийм том олон фэн бейстэй тий тэр том баг дээр очиж байгаа. Тэгэхээр тэр үн дээр их дарамтууд олон л ихсэн. Тэгэхээр би Майк Брауныг бол
Яг одоо би сая Princess-ийн тоглолтуудыг хараад юу ойлгосон. Одоо болт юм хийгээгүй санагдсан байхгүй. Юусэн хийгээгүй санагдсан. Би Баясагийн талаар асууя. Би одоо энэ бажет амт NBA тогт сууд 11 жил хэдэн жил сууж анх удаага санд нийллээ. Баярлалаа. Яг зөв Майк Браун NBA-д бол сая хэлж байна. Майк Браун туслах салжуулагчаар очихоор айгүй сайн. Ер нь бол Майк Браун хамгаалтаар илүү онцлогдсон салжуулагч. Угаасаа танигдсан салжуулагч. Хамгаалтаар тий хамгаалтаар. Яагаад нөгөө ахлах тоглооны тэр нөгөө сонголтууд тэр тоглооны системийг бий болгох тал дээр жоохон тутамг байгаа юм болов байдлаа. Тэгээд яг нэгс яг зөвөр өөрөөсөө хамгаалтанд суурьсан баг бүрдүүлчихтэй. Тэр утгаараа Майк Брауныг сонгослоо гэж бодож байгаа. Тэгээд хамгаалтанд сайжирна. тий. Тэгээд юугаа довтлоон дээр болохоор Кларксныг авж байгаа нь хин Брансон суучаар тоглолт ер нь зогсоос нэгсэн довтлоо. Тэнгүүд тэр утгаараа Кларксныг л авчлаа гэж байна. Гэтэ зөв би гайхаад Макбрайд бас сэлгэнээс гарч ирээд яг тэр Кларксын хоёроо яах юм бэ? Тэр хоёр тоглолцоо нэг дор орчихлоо. Тэгээд яг харах юм бол нурууны хувьд бол жоохон авхан баг болсон гэсэн. Тэгээд илүү хамгаалалтаа McBride байгаад байдаг. Jordan Clarkson дээр бол азаал үзэн шүү. Тэгвэл тэр довтлооно яах юм? Би одоо сая яг зөв довтлооны асуудлыг одоо тэгээд мэдгүй одоо туслах коучинг стаф нь ямар байгаас их зүйлс таа. сая яг тэр одоо Princess-ийн тоглолтыг үзлээ шүү дээ, бүгд үзлээ. 5 тоглолт хийлээ багууд тий. Тэгсэн чинь сая New York Knicks-ийн танаа тоглолтыг анзаарсан бол нийт тоглолтоос бус тоглолт нь бүгдээ New York Knicks-ийг 90-с доош наа. Мэдгүй. Princess-ийн 4 тоглолтод 90-с доош оноо авч байгаа байхгүй. Тэгээ хоцтой. Очихгүй шүү яаж 90 оноо авч байгааг явчих юм. Бус баг. Гэхдээ 90-с доош оноос хамгаалж болно шүү. Бус багууд нь 110 оноо аваад байгаа байхгүй. Харин зүгээр Энэ дээр л гад хамгаалалт юуны довтлоог илүү чиглэсэн туслах салжуулагч ямар хэн байх юм бол гэдэг сонирхолтой зүгээр Майк Брауны энэ суудал бол би энэ бүтээлээр явахгүй болов гэж. За би анан сая бол ингэсэн шүү. Довтлон дээр мундаг байх бол магадгүй гэж сая хэллээ шүү дээ. Өөрөө хэлсэн юм. Хамгаалтанд. Довтлон чи хариулт Довтлон дээр зөнхөлсөн баг байх болов гэсэн шалтгаан нь юу юм гэхээр за Майк Браун салжуулагч Sacramento Kings багийг бас тэгтээ сүүлийн хэд жил үзүүлэг амжилттай үзүүлэлт плей-офф руу чирэл ороод ирсэн шүү дээ. За тэгэхээр тэр баг ерөөсө хамгаалтан дээр хизээч сайн байгаагүй. За довтлон хурдан темптэй тэ тэрийгэл авчрах болов гэсэн тийм яг сүүлийн багаас нь хараад тийм дүн. Яг нь Sacramento-гийн тоглолтод яг нь Майк Брауныг сайн хэлгээд байдаг юм нэг юм хөвсөн довтлоо гэх юм юу гэх юм бэ? Маш хурдан бөм шилждэг. Хурдан шилждэг. Тэгээ Sacramento дээр үнэхээр зогцоогүй Майк Браун. Тэрийг бийцэн тухайд Sacramento-аас сайн байгуулсан Майк Браун ажил нь удаад гайхаадсэн шүү дээ тухайд. Тэгэд Кристиг сүлдээ болгож байгаа байхгүй. Зөвхөн яг Браун бол үнэхээр сайн хамгаалтын мэргэжилт нь бол үнэн. Тэр нь бол үнэхээр ойлгомжтой. Тэгээд довтлогон дээр харин одоо ингээд нэрнээсээ холбогч нартай бүрийн их мэдлийн нөгөөд тэгээд тоглолтыг хурдан эмгэлтэйгээр тоглуулах гэдэг нь Sacramento сая амар хэлж Sacramento дээрээс нь хурдан эмгэлтэй сагсан үг байх гэдэг нэг үү. Гэхдээ тэгээд харахаар бүрэлдэхүүн нь бол яг үнд бас биш. Яг тэр нь тохирохоор бүрэлдэхүүн биш байна. Тэгмээ Mitch Robinson сэлгэнээс орж таарах. Сэлгэнээс орж таарах. Харин тэнгууд хамгаалт нь ерөөсөө бүр болохгүй. Тийм учраас Mitch Robinson гараанд гаргаж туршиж үзээд байгаа. За яг тэгвэл бүгдээ удирдал эхлэхээр бас бид нар их юм ярих. Тэр тусмаа дараагийн дугаар дээр бид нар бүх багууд манд тоглолцсон ба шүү дээ. Тэгэхээр их юм ярих баг. Ихний тоглолтоос үнэмд харна шүү дээ. Бүтэн тийм. Ер нь үлрэл биш яригдах баг. Яг айгүй их байгаа юм байна шүү. Маш их юм байна. Маш их юм. Өнөөдөр бид нар тэгээд ихний дугаар дээр бүгдийг яаж угсаа амжих болно. Ер нь бол Taylor Jenkins-ийг л авах байсан аахгүй юу? Дуусахгүй яриад тах. За дараагийн баг руу оръё да бүгдээ тийм ээ. За өнгөрсөн жил дорн тусыг тэргүүлсэн. Энэ жил авраг авах шансаар 2 байна. Тэгсэн чинь харин плей-офф тарин өстой итгэхээр Гэрн Моблиг гэдэг Гарланд баг. Тэгтэл ер нь шууд ихнийхээ одоо апсетыг шууд гаргасан шүү дээ баг бол. Бас арайч үлдэх шалтгаантай байсан. Тэг хүнтэй шалтгаантай ойлгож байна. Тэгэхээр бэртэлгүй тэгвэл Cavaliers энэ жил одоо бүсээ авах шүү би авраг юм байна. Одоо ингээд дорн бүст яг үнэнгээ тэгэхэд дасгалжуулагчийн хувьд багийн уур амьсгалын хувьд ч тэр ингээд бүрэлдэхүүний хувьд ч харахад ганц асуудал хөрвүүлж байгаа баг нь би бол Cavaliers гэж хараад байгаа байхгүй. Яг ганц асуудал байгаа нөгөө Garland-ийн гэмтэл яг 100 идэхгүй яг удирлыг яг эхлүүлэхгүй юм шиг байна. Гэхдээ эртхэн баг ингээд байхгүй байж байгаад ирчүүл амар шүү. Тэгэд Garland байхгүйдсэн нэг сайн тоглож авчлаа шүү дээ. Гэмтэлгүй бол Lonzo Ball гэж аюул биш шүү дээ. Lonzo Ball яг гоё холбогч байна. Хамгаалалт сайтай. Хамгаалтан дээр гол нь өсөлгч уугийнхаа бүх
бөмбөг эзэмшил тоглолтыг шатнаа тоглолтын унтрааж чаддаг тул. Cavaliers бол яг харахгүй Indiana Pacers-тэй Halliburton-ыг гэмтлээс болмаас ингээд Indiana Pacers-ийн яриа Cavaliers-ийн ард хүсүүсэг орчлоо юм л да. Яг аврагын төлөө гарсан боёыг бид нэр мартаж болохгүй ойлгомжтой тий. Cavaliers яг харахгүй гэмтэлгүй байх юм бол хамгийн аюултай. Юу вэ? Бүгд Cavs-ийн гараас илгээд тэр бүгдийг харцгаадах уу? За Одоо ингээд яг энэ дээр юм байна. Гэтэ бас нэг зүйл туршиж үзээд байгаа пресизен дээр. Гэтэ яг пресизен удирдал хоёр өөр баг. Болж игэл Хантрыг гараанаас ашиглаж үзээд. Өнгөрсөн жил нөгөө нэг өлөн дундуур сэлгээс ашиглаад минут болохгүй байсан. Бол Хантрыг гараа руу бас гаргаж үзээд байгаа. Тэгээд бас нэг таалагдсан өөрчлөлт нь яг түрүүний Лонзо болохгүй. Нөгөө нэг Тайжром өнгөрсөн үлрэл нөгөө оноо авалтан дээр онцгоогоодсэн ч гэсэн яг үнэхээр бөмбөг шилжүүлдэггүй тоглогч байсан бол одоо яг цэвэр холбогчоос сэлгэнээс авчих тий. Оноо авах чинь багт хэрэггүй байхгүй. Оноо хангалттай. Лонзо бол ч гэсэндээ өөрөө оноо бол төрүүлж шүү дээ тий. Pass first тоглогч учраас. Тэгээд бэлтгэл дээр Лонзо болыг багаараа маш амсаатай магтчихсан. Лонзо болыг бүгд магтчихсан. Тэгэхээр бас бэлтгэлээс хоолоогоосоо тий. Бэлтгэл үнэхээр гоё байх шиг байна л Лонзо бол. Cavaliers нэг сүүлийн жилүүд ингээд самбарын тоглолт нуруу өндөртэй урт байснаа урдталтаа ингээд навхан болчиход байгаа шүү дээ. Lonzo бол энэ урдталт нурууны хэмжээгдсэн өндөр болж байна. энийг харж Сэлгээч сайн гараач сайн л харагдаад байгаа. тэгэхээр бэртэлгүй Cavaliers бол шууд бүсээ авраг болно гэж тэр ярьж Яг байна. одоо яг ингээд өнөөдрийн нөхцлөөс харахад улирлыг хамгийн асуудалгүй дорн бүсийн багуудаас хамгийн асуудалгүй эхлүүлж байгаа баг нь Cavaliers аваад байхгүй. Өнгөрсөн жил Cleveland чинь нөгөө 16 хожлыг 3 дарааж авлаа. Тэгш баг 3 удаа. 3 удаа дарааж аваад ахт энийг хождохоор 4 дарааж үчихэд юм лээ. Тэгээд бид гадар 16 4 16 бүгд явсараад дууссан дээр тий. Тэгэхээр бас үнэхээр аюултай богыг бол бүгд нөлөөлж шүүж байна. Зүгээр нэг юм асуусан бид нар сайн нөгөө нэг тоглогч нөгөө сайн зодог тайллаа гэж уул нь зодог тайлахааргүй баг гэрээлээд очингуудаа шүү зодог тайлжлаа шүү. Брогдон тий. Брогдон чинь шилдэг 6 тоглогч болж ирсэн. Руки бас авч илээ. Руки дээр шилдэг руки шүү. Энэ тоглогчийн яг бид нар яг юу болчихоо тий бас тий. Энэ бас нэг гой тоглож зодог тайлжлаа тий. Брогдны сүүлийн хэдэн жил ерөөсө гэмтэл бэлтэл салаагүй л. За тэгээд улирлын ер нь хамгийн хэцүү үе шат бол улирлын өмнөх төр бэлтгэл байдаг. За тэгээд бэлтгэл хийж үзээд ерөнхийдөө гэмтэл бэлтгэл бие нэр нь болохгүй байсан болохоор хамгийн зөв шийдвэр нь магадгүй зодог тайлах юм байна гэсэн тийм шийдвэрийг өөрөө гаргасан болох гэж харж байна. Би яг зөв энийг ясгээр бид бэлтгэл бол яг сагсан мөнгө нэг хэсэг. Гэтэ энэ бол маш тийм одоо хүсдэггүй зүйл бидний тийм ээ. Хүсдэггүй зүйл. Гэтэ бол яалч юу сашгүй нэг хэсэг болоо явдаг. Тэгэхээр энэс бүх юм авраг авах баг хүртэл энэс болоод өөрчлөгддөг штэ. Тэгэхээр энэ бол нөгөө аль баг дээр оцсон ямар нэг гэдэг шууд бэлтгэл юм шууд өөрчилж чаддаг. За бид нар нэг тоглож биш үү ярих гэж хэлж байна. Joel Embiid сүүлийн хэдэн жил гэмтэлтэй байлаа. Тэглээ. Маш хэцүү байлаа. Хэцүү байлаа. Үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ Joel Embiid үлрэлийн өмнөх тоглолтод орлоо тий. Энэ бас Фидидүү сайн мэдээ тий. Бас Kawhi адилаар байхгүй ингээд сүүлийн хэдэн жил анх удаа пресизенд орлоо. Тэгээ 18 минутанд 14 оноо 7 самбар 8 дамжиж өглөө. 18 минут л та. Гэхдээ үнэхээр бэртэл гэмтэл байхгүй бол энэ бол үнэхээр мангас гэж бид ярьдаг шүү дээ. Тийм тоглогч шүү дээ. Үнэхээр аюултай тоглогч хин зогсоогдчихгүй. За дээрэс нь үлрэлийн MVP болж ирсэн тийм ээ. Тэр тоглогч shape maybe сайн байгаа юм шүү. Тэ Энэ юу яаж байгаа? Сүүлийн хэдэн сар гэлээ өөрөө нэг ярьсан. Анх удаага өвдөгний хамгаалтгүй тоглож. Бэлтгэл дээрээс хамгаалттай авцсан. гэхдээ зүүчээс тийм. Жинтс нь туранхаа байна. Хөнгөн Хандаа лагсойл үстэй. Хэцүү л байгаад байгаа юм билүү дээ зүүхэд одоо. Мэдхгүй тэгээд зүүхгүй л байлаа шүү дээ. Мэдчихэж байгаа үү? Тэгэхээр энэ яг улирлыг ямар ч эхлүүлэхээр болсон сайн мэдээ байна. Үнэхээр зөөр мөр байхгүй бол бэлтгэл дээр ер нь зүүхгүй бэлтгэлээ их хамаагүй дээр л тий. Тэрэндээ засаж явах хэрэгтэй. Тэгвэл байнгын л нэг юм хамгаалалт төшөт болгоортой байх шаардлага байхгүй л. Фидиг ер нь яг уус дараа Фидиг асууж байгаа шүү. Фидиг ер нь энэ жил юу яах вэ ер нь? Тэгэл плей-оффт Эмбид хэрэг гэмтэлгүй бол тэгэл плей-оффт орлоо л гэж угаасаа Эмбид гэмтэлгүй бол тийм ч асуудал гэмтэл байгаа даа шүү дээ. Ганцхан бэрхтээ. Тийм тэгэл Пол Жорж Эмбид хоёр тоглоод уучраа олчих юм бол Age.com гэдэг маш гоё Жими Батлерыг санагдуулсан мөкий тоглогчтой болсондоо бол маш их баяр. Тэгэхээр өнгөрсөн жилийн гэмтэл бэртлийн бүтлгүүтэл маань эрэг нэг зүйл авчирсан нэрсэл Age.com байлаа. Тэгээ гэмтэлгүй тоглох юм бол ялангуяа сул байгаа дорнд плей-оффт ороход тийм хэцүү зүйл байхгүй. Гэмтэлгүй л бол. За бүгдээ дараагийн зүйлээр за Янис болохоор гэрэг ягаад багтаа үлдэж шүү дээ. Ер нь Янис явах уу гэдэг баг бид нар ер нь хэдэн жил яриа байна. Ер нь явах гад байна. Ер нь ингээд энэ асуудал бол бас мөнхийн зүйлийн асуудлуудын нэг болчиход байсан.
Тэгээ Янис энэ жил зүлдэхтэй бас Бакс бол Янисын бүх хүслийг биелүүлж байгаа гэж байна. Хоёр юу гэнэ ах トゥ бүгдэндээ гэрээ ичлээ тий. Тэгсэн. Тэгээ Янисын ах トゥ гурав тоглож байгаа бүгд нэг болт орсон тийм ээ. Энэ бол ерөөсөө Янисыг л үлдээх гэх юм юу гэж хийж байна тийм ээ Бакс. Янис явах уу? Гэтэ яг Янис хэдий гэрээгээ сунгасан ч гэсэндээ араас нь явж байгаа хэвлэлийн одоо нөө хурал дээр хэлж байгаа үгнүүд байна шүү дээ. Тэр нь ерөөсөө л өрсөлдөх чадвартай багт баймаар байгаа. Авраг авмаар байгаа гэдэг зүйлийг илэрхийлээд байгаа. Тэгээд тэр үнэхээр яг тэр хүслийг нь мянган одоо ах トゥ өнөрийн цуглуулад тэрэндээ бас биш яваад байна л да. Гол нь Янис авраг авахыг хүсэж байна. Өрсөлдөх чадвартай баг дээр байхыг хүсэж байна. Тэгэхээр Lucky Bucks нэгэнд яг оролдлогууд хийлээ л дээ. Miles Turner-ыг авчирлаа. Арай залуухан бүрэлдэхүүнтэй болголоо. Гэтэ боксинг бүрэлдэхүүн бол асуудалтай хэвээрээ байгаа. Гэтэ яг бид нар нөгөө Янис байгаа цагт бол ер нь Янис байх юм бол аюултай бодож шууд ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээд энэ 100 сая Европын аврал Янисыг ямар аимшигтай гэдэг юм уу саалаа шүү тийм ээ. Угсаал тийм л гоё. Тэгэхээр аимшигтай байлж шүү тэгээд. Тэгэхээр бол энэ жил бас боксыг бид нар бас дутуунж болохгүй баг. Бүрэлдэхүүн ямар байсан ч Янис байгаа л тийм ээ. Улирлээ их нь Lucky Bucks сайн эхлүүлэхгүй бол Яг шууд солилцоонд орох хэмжээнд асуудал гарч ирлээ. Тэгээд Янис одоо ингэж ярьж байна те. За би өсөлтгүй хэмжээний багт тогломоор байна гэж ярьж байгаа боловч хоёр одоо тэр ах トゥ хүсээ гэрэлдэг бол утгагүй асуудал байхгүй. Ер нь бол жишээ Янис зөв би бол зөв Янисыг энэ боксаас явахгүй л гэж харж байна. Яг сая өөрөө гэрээ бизнесийн хувьд ингээд бага ийм шахаанд оруулж агаад гэрээчүүд ах トゥ өөрөө авчирч байгаа гэж. Тэр хоёрын хооронд яг үндэ зөв муугаар л хэлэх зүгээр тэр хоёроос илүү сагшаа зөндөө байгаа шүү дээ. Тийм шүү. Янис зүгээр яг нэгс ч юм очоод авах, нэгс ч юм очиж ч юм өөр бодол бол тэр ерөөсөө төрөхгүй байгаа юм шиг санагдав. Энэ жил би бол энэ 100 бод нэрээ за энэ 100 Янис багаас солиоцтой хаймар том энд өөрчлөгдөндөө OKC-г барах баг гэл дахиад нэг өөр юм гарч ирсэн дээр гэж төсөөлөл байсан. Явахгүй байх нэг шалтгаан угаасаа Lucky Bucks багтаа авраг авцсан бол. Харин тий авраг аваагүй байсан бол тий. аль хэзээ яарад явцсан байгаа. Үдцсэн болохоор бас тэр юм Өөрөө тэр багаа авраг болгоцсон. Тэгээд одоо нэг бүр амар одоо энэ хүн чинь нэг бид нар ярьдэн штэ энэ байжлахгүй хүнд хэцүү түүхээс амьдралын замлыг туулаад ийм түүх бүтээсэн хүн гээд. Тэгээд заахад бас нэг асуудал байна заяа. Янсыг нэг солилоо ч юм эсвэл өөр том багуу солилоо гэд Янсын оронд хэнийг өгч авах вэ гэдэг чинь аим чухал асуудал ч байгаа байхгүй юу. Тэгэхээр Milwaukee Bucks эргээд Янсаа алдахгүй бол нөгөө багуудаас од тоглогчийг хүс таарна. Тэгэхээр Янсаар солиод од тоглогч аваад өөрчилж баг бас байхгүй болж байна. одоо тэгэхээр нөгөө авраг авцсан юм чи одоо зүгээр сайхан мөнгө хийчихье гэдэг. Гэхдээ одоо сайхан мөнгө хийж байгаа мэдээж залуу л да. Янс бас залуу л да. Зөвөр энэ жилдээ бол над явж ийн гэж хоёр сарахгүй. Би бол энэ жилдээ бол Энэ жилдээ гэж ярьсан юм аа. Тэгвэл нөгөө огт авраг авахыг хүсдэггүй зүгээр мөнгө хийчихье гэдэг бас тоглогч нар. Яг угаасаа одоо нөгөө юу байгаа шүү те. Нью-Йорк Warriors, Miami гэдэг нэг маш олон багууд 27 оны 100-ыг хүлээж байгаа бид хэлсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр яг Янис гэрээ 27 онд дууссан тэр үед явж магадгүй. Солилцоогоор авах би бол энэ жил бол өстой үнэхээр явж байгаа юм чи улирал дундуур явж байгаа. Харин 27 оны 100 гэхээр ахаад дараа ахаад нэг жил. Тэгэхээр Янис бас харин 2 жил гол тий. Milwaukee бол сайжрахгүй шүү дээ. Тэ тэр нь шалтгаан байгаа шүү дээ. Яг тий за Янисийн талаар бид ихтэй яг боксинг ихний ганц тоглолтуудыг үзэж байгаа тухай ярилцъя гэж би бодож байна. Ер нь. Одоо ингээд угаасаа яриндаа энэ чинь хангалттай лигийн хамгийн том нэр. За энэ бол нөгөө түрүүний миний хэлсэн нөгөө авраг авахгүй зуй гой мөнгө хий гэдэг гой тоглогч гэж ярьдаг шүү дээ. Энд бид нар ярьдаг байсан шүү дээ. Энэ Портлоос явж болдгүй байсан юм бах тийм тоглогч. Авраг авахад бол эд үедээ явчихаасаа гэдсэн. Манайхан бокстай юунд Портлонтай байсан руу сүүл тэгээд за тэгээд энэ 5 жилийн хугацаанд жилд 22.5 саяг боксасаа аваад одоо гэрийг нь удаад авсан шүү дээ бокс тийм. Ахад Портлондтой одоо тэр одоо зодог талах гэж байгаа хэл та ер нь бол гэрээ хийсэн тий. гэрээ хийсэн шүү 3 жилийн гэрээ авах тийм ээ. 3 жилийн төчнө. Одоо ахад 3 жилийн дараагаар би ахиж тоглоно гэж харахгүй л байна тийм үү. Баг тийм баг тийм. Насын ч утсан юу гэж утсан. Яг Портлондоо тэр карьераа дуусгах байх ялчгүй Портлондын одоо дом гэж бид шууд ярьж байгаа шүү дээ. Лизерсэн баг тийм ээ. Тэгэхээр бас ахад дээрээс нь жилийн 16 сая гэрээ тийм ээ Портлондоос. Тэгэхээр жилдээ 40 сая долларыг авах нь хоёр багаас. За ингээд Портлондоо. Тэгээ энэ жил одоо бэртэлтэй баг тийм. Бэртлийн тоглохгүй. Энэ жил тоглохгүй. Портландын зүгээс бол угаасаа харамлах юм байхгүй шүү дээ. Угаасаа дан залуучуудтай цалингийн зэсэн ч гэсэн бүр доогуур байгаа. Тэгээд Портландс тийм муу бас биш байгаа. Бас даагүй. Тэгээд Legacy franchise тоглогчдоо Legacy мөнгө гэж юм дээ. дараа жил тэгээд хувь цолих хөрөөнд энэ жилдээ лидерийг дараа жилээс талбайдаа гарна шүү дээ.
тэр үед нь баг нь бас бэлэн болоод явж шин. Өдөр камера гэрээ агуулчлаа тий. Авдиа очоод гоё байгаа. Shading Sharp гэрээг авчлаа тий. Тэгээд энэ чинь хятадын бас нүүр царай бол шинэ нүүр царайг одоо сонгоод авчлаа тий. Ямар сан мөнгө үлдээ. Ян Хансен Тий, Ян Хансеныг авсан байна. Клингэн гоё байна. Ер нь багийн хувьд бол бас тийм босоо биш ээ. Вашингтоны хажууд зүг босч байгаа. Энэ жил ер нь бүх юмний хажуугаар Вашингтон ярих юм уу? Тэгэхээр Вашингтон ч одоо ингэж дурддахгүй дурддаггүй баг юм дэ тий. Гэхдээ одоо өнгөрсөн жил уг нь драфтын тэргүүн сонголтыг авах хамгийн өндөр магадaltaаг нь Вашингтон байсан байхгүй юу? Тэгээ Вашингтон өнөөдөр Купер Флаг өнөөдөр Вашингтон байсан бол гэж бодохоор чинь амар хэцүү гоос тээ. Портленд дүрэнд ямар ч суулгууд нөгөө хинт мөнгө өгч байгаа. Яг бол нөгөө Ян Хансенгаас бол өстой аимштай мөнгө өгч байгаа хятадас чи юу дагаал тээ. Тэгэхээр өстой Ямар хорчтой болсон мэлээ. Ямар такс үлээ. Тийм амар хорчтой болсон. За ингэж байгаа. Бас нэг болон бид нар нэмье гэж бодсон. Тэгээ энэ бол гоё асуулт хариултын гоё болон. Тэгэхээр яг үхээр 2 баг болоод 5-2-1 баг, Баясаа тул 2-1 баг. Тэгээд тэний анаар 1 баг болоод тэгээд 40 дугаарын турш гоё цөмөр асуулт хариултаар 3 асуултсан. асуугаад. Гэтэ асуултыг яванд би бол ингэ зарим үедээ Явандаа гэж. биш ээ. Заримдаа би та нарыг хэлчихээ шийтгэн. Зарим үед шийтгэн. Яагаад шийдэх. За шийтгэл бол мэдээж заваан байх болно. Шагнал өндөр өгөхгүй шийдвэрлэхгүй шүү. Гого. Зарим үед нь би шагнана. Гэрэн дээр байхгүй. Зарим үед би шагнана. Айгүй хөөрхөн хоолунд богцох юу гэдэг мэдэхгүй. За тэгээд юм болох. За тэгээд гоё Хоосон гэдэг шагнал байсан мэт. юу жоохгүй. Шагналаа суулаар гэсэн чи хоосон. За тэгээд энэ нэвтрүүлгийн болон гоё шинэ болон маань та бааж байгаа сухантай юу гэдэг болон чагнаа. Амар нэр мэртэй юм байна. Нөгөө тэгээд ухаантай юу гэж л харъя л та. Та 5 дахь ангийн хүүхдээс ухаантай юу гэж. Яа, энэ болгоор ихнэ. Тэгээд ингэ бүтэн 40 дугаарын дараа яадаг чинь бүр хойс аюу гоо шагнаа шагнаа. Юу? Миний дугадад явах чинь билүү? Эсвэл миний team member card ч юм уу? Одоо 3 асуултандаа бид нэр хариулцаад тэнцвчүүл танд өөрсдөө чинь цээжинд чинь нэмэлт асуулт байгаа. Яаж байх вэ? Тэнцэж болно шүү дээ. Яг дараагийн дугаартаа үргэлжлээ явах юм чи. Оноогоо тоодоод шүү. Тийм асуулт босвол бити тийм жижиг юм асуу. За. За эхлээд төгөө бүдрээ. За тэгээд. За. За энэ асуулт байна. За манай багийн асуулт байна шүү. За. Манай багийн асуултаар ирсэн шүү. За. Тэг. Хоёул хариулах юм. Kobe Bryant замлынхаа эхний тоглолтод хэдэн оноо авч байсан бэ? За. Эхний нь А хөлбөр 15, 15 юм шүү. Б хөлбөр нь тэг. С хөлбөр нь 8. Мэд 15 бах уу. энэ чи танаа асуулт үстэй. Манай асуулт. Танаа асуулт эдгээр. Оноо аваагүй дууссан гэж байд юм уу? Бид сонсоогүй мэн үү? 15. За 2. За худлаа. 15 бах уу? 15. Тий. За 15 гинэ. За зүг. Хариултыг За зүгээр зүгээр авцгаа. Оноо аваагүй юм уу? 8 уу? За Худлаа хариулт нь худлаа тавьсан шүү. 15 юм. Зөв хариулт нь 0 оноо. 0 оноо шүү дээ. 1996 онд эхнийгээ тоглолт нь Бага eel бол. Миннесотагийн эсрэг болж чинь. 8 минут тоглоод нэг л довтлоо тэрийг алдсан байт. Тэгэхээр Энэ амархан асуулт юм уу те. За иймэрхүү асуулт бэлтгэх байсан юм байна шүү дээ. Айгу амархан Бүр амархан асуулт бэлтгэсэн юм байна. Тийм үү. биш ээ. Гэтэ ер нь бол ингээд хамгийн ихнээс асуулт харахад баажаа сухангүй л байхгүй. За Та мэдчихсэн юм уу? Давхар нэрээ та хариулаарай. Хариулахгүй Юу гэж Жилдээ оноо дундчилсан бай. Хүн амарсан. За Тэтэм. За эн чин юу хиний асуулт юм бэ? манай асуулт яваад байна. Яваад байна. 15.7 гэж. За мөгийг. За 15.7 гэж. За энэ хүмүүс бас гоё юм мэдээж. Зөв хариулт нь 13.9 оноод байна. За гоё л да. Хөөх юм байна. Энэ чинь тэр чигээрээ баажаа сухангүй болоо явчихлаа шүү. Энэ аварлаа шүү. Тэр түмийг яаж мэдэх вэ? Та мэдэх юм. Би юу бүгдийг мэдээ. Хариултыг наацсан юм чинь. Сүүлийн насанд өнгөрсөн жилийн асуулт хоёр мэдж байгаа. Indiana Pacers 2024-25 онд хэдэн хожид байгуулсан бэ? Пүү аим биш. Яг ийм нэгээр зөрхөл хэцүү байдаг байхгүй юу? 49 50 50 ирэхээр. Хол зүрсэн шүү дээ. Стой. За. Явна. 52 уу? 50 уу? 49 биш хаа. 50 52 уу? За жишээл та одож шүү За, дээ. тийм удаан муу юм чи тийм байхгүй. Цаг Би ганцаараа бодоод байгаа юм. нэгдүгээр цагаар явж байгаа. За, 5 тоглолоо. 1 5. За. 5 гэнэ. Энэ тэр 5 дугаараас доошоо боловсролтой байна. 1 2 3. За, Та шидэ, та нэг шид. Цэврийнхэн би шид алдсан. за хэд 52 52. За 52. 50 Дандаа дунтлууд нь байсан юм хаашаа те бараг Тийм хариулт. тийм. Энд чи за ингээд гурванд нь бүдэрчлээ шүү дээ. Тэглээ. Үнэхээр ухаангүй байна. За, танаа асуултыг сонсоё. Нөгөө багийн асуултыг харъя.
Одоогийн мэт 3 болчиход байна тий. За. 2014 оны драфтын тэргүүн сонголт хэн бэ? Энтони Беннет, Эндрю Уиггинс, Карл Энтони Таунс. Энтони Беннет гэж би бодсон. За. За тэр За хариулт Тулгаа бас яг адилхан бодсон юм шүү. Дунтлан л байна шүү дээ гэдэг. За. Хариулт гарыг. андуурсан. за ашгүй 14 юу вэ? айлын алдангууд хоёулаа баярлалаа шүү дээ. Энд чи бүгдээрээ надаас Тэгээ яг удирдлагын төгсгөлд яг гоё том шагналыг өгнө үстэй. Нэрэ бохмох өгөхгүй үстэй бүтэн удирдлага юу хийчихсэн. гэж ядаж бохоо ядаж боодор нөх хөлгүүд. За. Энэ жилд хэдэн орны тамирч энэ бид бүтгэлтэй байгаа. Пүү энэ бол хэцүү асуудал. За тоолох гэж. Энэ жил нийт хэдэн орны Том тамирч тэгэхээр 46 42 39 гэж шүү дээ. дуундлын авах юм уу? 42 орны. Ямар амир их юм бэ тэгтээ. 39 баха. 39. За 39. 36 болоо. За 39. За. За, 39. За авлаа. Хариултыг авлаа. Энийг бүр олон боо. Энэ гэхдээ ингээд бас мэдээд авчих Гой. Бэлшрээд их үе. Эхнийхийг зүгээр. Яг энэ нэг юм заавал хариулах гэсэн юм уустай гэдэг юм амар ажилгүй. Гой шүү дээ. Хариулт. Хариулахгүй том шагнал өгөх гэж Гол би лав эндээс ингээ гой мэдээлэл авч байна. Үгүй тийш 40 гой шүү дээ. 46. Одоо ингээ дараараас 46 шүү дээ. За дараагийнх. За энийг нэг зүгээр. Яг одоо лигийн хамгийн хүн чиндэд тоглогч аль нь вэ? За энийг бол мэдх юм байна. За KD. За KD. Нуркич. Цагэди бас нэлээд яатсан байгаа гэсэн тэ. За. Чи нэмсэн байгаа гэсэн тэ. За харъя. Энэ за 138. За ингээд Йокич 132 юм бэлээ. 32. Нуркич 28 байлаа 29. Монголчууд ч нэг бүх зөх гэдэг үзэж мэсдэг болохоор энэ яс томтой үнэлж ихтэй. та нар ихтэй нэг боддоо 6 асуултнаас нэгийг хариулж ш та дөрөв нийлээд. Тэгэхээр яаж ухаан таах вэ те миний дөө. Нэгийг хариулж чи бааж байгаас гол бааж гааж хариултаа. Харин нь шүү дээ. Би дөрөв нийлээд Би нэгдмээр. зургуулыг мэдээд байгаа байхгүй юу? Та би зургуулыг харуулаагүй. би зургуулыг мэдээд байгаа байхгүй Асуултын юу? чар мэдээгүй юм байна та. Ах нь яаж байгаа юм бэ? За байж би нэг асуулт асуучих. Одоо Байж. За 2024 оны драфтын номер хий. За бүгд маш ингээ асуулт. Нэр 24 он. Ой, тавьж манайха энэ доктор энэ доктор байсан хүмүүстээ баярлаа. Би юу ерөөсөө асуулт нь ямар ч хариулахгүй. Купер флагс энэтэй 25 оны драфт би гэж хөтлөж би хөтлөж 24 оны драфтын номер Боломжгүй. сарыг уу? тэр гэ буруус. За. Саа биш. Сар шүү таах. Бэж хараа. Оо вэн би биш. За суус. Юу вэ? За ийм байна үзэг түрлэг чаа баяртай. Би яг тулгуур ч яг ингэ зүрчтэй юм шүү дээ. За шууд таслаа. За